За сайн байцгаана үзэгчдээ Mike the Friends podcast-ийн 20 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэнтэй хамт тулгаа. За ика. Гана. Гурав байна студид. За сайн байцгаана уу залуусаа. За юу байцгаана да. 50 да. Урдаангуу 7 хоног ямар шиг өнгөрөв. Амраал ичнэ. Эцгэрээ л гэл. Гэтэ би зургаас амарсангүй. Нисгчл амарсан бах би зураг амрааг. За тэгээд энэ дугаараа бас 20 дахь дугаар те. Гоё одоо югдгэлээ тэгш таатай. Энэ бол бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ дугаараа бас биднийг нэг комментээр урам хайрладаг үзэгчтэй зориулаад гэх юм уу. Тэгээд та нарын хүсэлтийн дагуу бас энэ дугаараа бэлтлээ. Та бүхний хүссэн хүсэлтийг асуусан асуултанд хариулахаар энэ дугаараа бэлдсэн байгаамаа. Таалан саяхан нөөч. Комментууд ч юм бол бүгдийн нэгийг ч үлдээхгүй уншдаг байгаа шүү. Тэгээд та бүхэн ч гэсэн одоо байгаа шигээ бас өшөө илүү идэвхтэй комментуудаа бичээд санал бодлоо хаваалцаарай. Асуултаар булаач. Бас шеэрлээрээ те манайхан. За сүүлийн үед комментууд нэлээ ихсэж байгаа. Тэгээд өмнө дугаарын төгсгөлд ярьжсэн шиг те одоо энэ нэг уралдаангүй байгаа 7 хоног дээр үзэгчдийн хүсэлтээр тэгээд өмнө байсан болонгуудаас эргүүлж авчираад те. Тэгээд тэр болонгуудаараас та бүхэн юу мэдмээр байна гэдгээ та комментээр үлдээгээрэй гэсэн. Тэгээ манайхан бас гой комментууд үлдээсэн байлээ. Энэ комментуудаас эхнийх нь болохоор Мөгийн Мөнх Эрдэн 953 юм маань үлдээсэн коммент байна те. Хоёр ч коммент үлдээсэн. Ландог өмөрмөр байвч. Юу ч байхгүй тэгээд тэрний араас болохоор жолоочд бэлтгэл одоо би ийм бэлтгэл хэрхэн хийдэг вэ? Хүзүүн гэж одоо амар юмнууд байдаг шүү дээ те. Тэрэндээ яаж бэлддэг? Тэгээд ямар ашигтай болоод ингээд сонин одоо бусад тамирчдаас өөр дасгал хийдэг вэ? Тэр талаар тайлбарлаж өгөөч гэсэн хүсэлт орж ирсэн. Тэр тал дээр бол одоо ярилцсан. Тэгээд уралдаангүй үедээ одоо формулагийн үүсэл хөгжил тэгээд бас механик detail одоо гэдэг талаар дугаар хийвэл гоё юм биш үү гэдэг Tequila Shot гэдэг үзэгч манаас коммент бичсэн. Тэр тал дээр бас одоо бид гурав те одоо формула 1-ийн техникийн талаар багаар хэсэгчлэн одоо энэ хэсэг нь яг ямар зориултаа яагаад юм байдаг вэ гэж тайлбар булан хийх гэж байгаа. Чадхаараа гэж. Тэгээд дараагийнх нь болохоор Цого C8717 болохоор дараагийн классик уралдаан дээр 2008 оны Бразил Гран При ярил гоёдоо Зайка гэсэн. Зайкагийн нэмсэн. Зайкагийн болоо. Юу гэвэл ингээд нэг Ferrari ялагддаг ингээд Гран При захиалах байлаа. Ингээд бэлж захтаа ингээд ахиж юм хөдлөөд ингээд яа. Гэтэ баярлалаа. Айгу гоё захиасан. Би болохоор 2003 оны Бразилийг бас яа гэж бодчихсон байхгүй доторх бодчихсон. Гэтэ 8 оных бас гоё. Баярлалаа. Бразил дээр ер нь дандаа л тийм Бразил угаас дандаа бороо ордог болохоор ер нь л тэгээд энэ хөллийн жоохон төсөл рүү хамаг юм шийддэг тий сүүлээсээ 2 дахь 3 дахь уралдаанууд болдог болохоор ерөнхийдөө шийдэлсэн улирлыг шийддэг уралдаан болдог. За хамгийн сүүлийн mention comment нь болохоор мөнх зориг гам бол 2788 DRS яаж ажилтдаг вэ? Ямар үед ашиглаад гэдэг тал дээр дэлгэнгүй мэдээлэл өгж болох уу гэдэг коммент ирсэн. За тэгээд энэ хүний коммент болон өмнөх нэг technical detail гэдэг комментыг холбоод энэ дугаар дээр жолооч хэрхэн бие бэлддэг вэ? 2008 оны Бразилийн Гран При тэгээд Формула 1-ийн aerodynamic яаж ажилтдаг вэ? Тэгээд DRS яаж ажилтдаг вэ? Тэгээ яг эндээс үргэлжлүүлээд хиний бас нэг юуэс коммент хийсэн. Ferrari ягаад failed байна те McLaren ягаад давуу талтай байгаа гэдэг. Ягаад хурдан байгаа вэ гэдэг. Тэр тал дээр бас яриа өрнүүлье. За ингээд дэлгэстэй. Микрофоныг үүсгэн байгуулж ганаа та. Ажилчлаа. За миний бэлдсэн сэдв нь болохоор юу? Ferrari-ийн Формула 1-ийн нисгэгчд хэрхэн бие бэлддэг вэ? Яаж бэлтгэл хийдэг вэ гэдэг талаар чадсан ядан бэлтлээ. За нисгэгчд маань ер нь бол нэг уралдааны дараа одоо ер нь бол уралдахдаа маш их одоо би одоо ингэж хүч гаргадаг. Нэг машинтаар суугаад машинлаад байгаа биш. Машинтай явахад 350 та ер нь бол уралддаг учраас дээд хурд нь 350 та унд чинь ер нь бол нэг 200 авцаа юу.
тэ 200-аар хавцаатай байнга уралдаг учраас биеийн одоо тэр G авдаг нь 4-6 G байнга одоо мэдэрдэг эргэлт болгон дээр торомж эргэлтэн дээр 3-4 торомж хурд тасахад ер нь бол 5-6 гэсэн хэмжээнд G мэдэр. G гэдэг нь одоо тухайн хүний биеийн жинг одоо 4-5 дахин үржүүлэх хэмжээний тийм одоо даралт одоо хүч гарнаа гэсэн үг. Одоо төвөөс зогтох хүч гэдэг болов тийм физикч. Тийм хүч гардаг учраас маш их одоо тэрийг байнга нэг ингэж хариулж эсэргээр нөгөө бие байнга тэнцвэртэй байхын тулд одоо байнга тэгшин байх нь бол байнга биеэс хүч гардаг. Тийм болохоор уралдааны дараа нэг нисгэгчд нэг 4-5 кг ер нь бол хасчаад бууж ирдэг гэж урлан дуусна дараа. Тэр бол амар тий. Тийм учраас биеийг бол маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээд уралдааны турш бас зүрхний цохилтын хэмжээ ер нь бол байнгын 150-аас 180-ийн хооронд хэлбэлцэж идэг. Нэг уралдааны цаг 30 минутын турш гэсэн үг шүү дээ. Эсвэл эхлээл тэгээд юу нисгчдийн одоо энэ малгай одоо яг энэ зурган дээр гарч байгаа шиг одоо энэ хүзүүний булчин бол маш ихээр хөгжүүлдэг. Дээр нь нэмээд гар, мөр, нуруу гэсэн одоо яг л дээд биеийн одоо нэг биеийн дээд эсхийн одоо эсэргүүцэх одоо бүх одоо булчин ажиллаулдаг. Тэнд нь хамгийн одоо их хөгжүүлэх гэсэн хүзүүний булчин гэж байгаа байхгүй. Малгай өмсөөд толгойн жин ойролцоогоор 6 кг болдог гэж байгаа. Нөгөө хелмет шилэм нөө. Тий, тэрийг одоо өмсөөд тэгэхээр одоо хурд тасахад 4-5 гэхэлэр чинь гэж тий. 30 кг тийм 30 кг шууд ирж байгаа эсвэл 30 кг одоо байнга тэнцвэртэй байхын тулд хөгжүүлэх хэрэгтэй. Одоо гэж байгаа. Тэрэн дээр одоо энэ яг зурагтан дээр хардаг шиг тусгаалan одоо яг бэлдсэн энэ одоо машинуудтай тий машинуудтай тэрэн дээр байнга бэлддэг хүзүүнүүд ингээд 30-40 кг байнга гэж одоо яг л гарын булчин хүн яаж хөгжүүлдэг тэрнтэй адилхан хүзүүг байна гэж хойш нурагчтан татаж ингэж бүх хөдөлгөөнийг хийж үзүү хөгжүүлдэг. Яг Лондон орос нэг юу гэдэг чинь нэг жижиг стрим хийж байгаа. Тэрэн дээр формулын нисгэж болоход давуу тал нь юу вэ гэсэн чинь шууд хавчин тий энэ хавчин чи ийм булчинтай болно гэдэг. Өөр чи ингэж булчин гоцсон чи формулын ер нь бол одоо энгийн хүмүүст ер нь бол нэг бусад спортоос илүү хамгийн их зүг хөгжүүлдэг спорт гэх юм уу? Яг л одоо тонны толгой ч хүнд шүү дээ. Тэрийг тогтоохын тулд. Тэгээд жинүүд чинь зөвхөн нэг эргэлт шүү дээ. Нэг том гран-пригийн зөвхөн нэг эргэлт шүү дээ. Тэр 70 тойроход 20 эдийн эргэлт нь тэр болгонд ингээд 50 30 Ямар сайн дээ нодлол нөгөө нэг бэрмэнч өөрх ингээд толгоо хайцсан биш шүү дээ. Тэр нөгөө машин энэ чинь бүр конхож мохоцсон ингээд төгсөөр хагаад. Тэгэхээр ямар их одоо биеийн хүч шаардсан одоо ямар их тийм юу гэдэг вэ? Хэцүү спорт бай гэдэг ер нь бол харуулж байгаа. Тэрнээс гадна одоо нисгэгчд юу бэлддэг вэ гэхээр одоо реакц, рефлекс, одоо реакц, рефлекс яг 350 явж байгаа шээ. Хэдхэн долин дотор одоо шийдвэр гаргах. Тэгээд одоо өөрийн одоо рефлекс самбаалжих хугацаа гэдэг лээ. Самбаачлах. Тэрийг ер нь бол одоо яг нэг тийм рефлекс маягаар хөгжүүлж реакцаа ямар ч тийм бодохгүйгээр ерөөсөө зөв биеийн одоо гар хөдөлгөөн шууд өөрөө ингэж хөдөлдөг. Тэрийг нэмэгдүүлэх бэлтгэл маш ихээр. Тэр нь болохоор хүн болгонд тусдаа өөр өөрсдийн гэсэн одоо тусгаалan багштай тусгаалan одоо бэлдсэн програмаар бэлтгэлээ хийдэг. Урлын тань санаж ингээд ялангуяа газ нэгэд дээ шүү дээ тий. Ингэж барьж байгаа бөмбөг нөгөөт нь яг аваад өгөөл хоёуланг нэг аваад ингээд тэр бол бид нар бол хийвлэж чадахгүй. Яг тий газ шиг хийж л үзэж чадахгүй. Тэгээд дээр нэмээд хоол хүнс. Хоол хүнс бол маш чухал. Яг лидер бүгд нисгчд бүгд жингээ барих хэрэгтэй. Жин дутуу байж болохгүй, илүү байж болохгүй. Дутуу байхлаар машины тохиогоо алдна, тий тохиогоо алдна. Илүү байх юм бол цаг алдна. 1 кг чинь л бараг 0 хэдийг секунд алддаг гэлээ. 0.2 секунд. 0.102 тий 102 секунд алддаг тийм болохоор. Тэгээд нисгчдийн диет нь маш хатуу хуваартай байдаг гэж байгаа. Их хэмжээний уурыг агуулсан, маш их уургийг нөхдөг. Тэгээд дээр нэмээд юуг нүрс усаа болохоор одоо яг тодорхой хэмжээтэй. Илүү гарч болохгүй яг жин нэмдэг учраас. Тэгээд өөх тос авахтаа зөвхөн эрүүл өөх тос одоо био өөх тос биендээ авдаг. Тэрэнд нь болох уургийн болохоор дахиад загас өндөг. Тэгээд нэг нэм ногооны уургаар их хвчлээ аавна гэж. Нүрс усаа зөвхөн жимс
Тэгээд бүхэл үрийн тарианаас өөр юмнаас ерөөс чихэл чимс баг идэггүй гэсэн үг. Улаан мах баг сайн сонсоорой. Энэ тамирчид чинь бас ингээл яг хамгийн одоо эрүүл хүнсэл хэрэглэж байгаа шүү дээ. Тийм учраас бид тав хүнчсээс өдөртөн юундаа ингээд жимс одоо юугаа өртөлтэй бүхэл үрийн гурил мөрлөгдөж хэрэглээрээ. Одоо ерөөсөө хүснээр тийм хүснээр ерөөсөө жимс одоо чихэр жимс одоо хүний гоё иддэг гоё аз жаргал авдаг юм идэж чадахгүй зөвхөн тэрийг одоо яг био жимс одоо био чихэр биендээ авдаг. Йоо ойлор хурдандаа сайн чихэр. Тэгэхээр одоо энэ бүгдэд яг бэлэн байж ижил ер нь бол авраг болох тоо. Хэрвээ авраг болъё гэж амжилт гаргая гэж шийдсэн бол тий. Маш их рол идэж байгаа хоо. Аваас ногоод. Амаа юм чинь. Аав нэг бол зам хүнийг нэг шивч. За энэний дараа юу? Шингэн нөхөлт. Шингэн нөхөлт гэж маш чухал байгаа. Уралдааны үе ирсэн бас их уудаг одоо нэг жин астдаг гэдэг байгаа шүү дээ. Тэр жин астдаг тэрийг жингээ ихэхтэй бүх жингээ хөлсөөр алдаж байгаа учраас тийм шингэн нөхөлт маш сайн их өстой. Тэрэн дундаа эдгээр бас нэг тусгаалan бэлдсэн шингэн үг тийм ээ. Электроликор тийм баяжуулсан уух ионжуулсан гэсэн үг юм те. Нэг тийм нэмэл тийм илүү юм одоо илүү хурдан нэг тогтоо шингэн тийм шингэн нөхөч нөгөө тэнцвэржүүлдэг тийм зүйлээр өгдөг гэж байгаа. Тэр энэ уух зүйлсүүд нь болохоор дотор нь орцууд нь болохоор натрий, калиум, магнезиум гэснийг илүү их одоо ихэвчлэн агуулсан байдаг. Тэгээд энэ бүгд нь юунд хэрэгтэй вэ гэхээр уралдааны үед булчин татах одоо тий чинь бүх булчингаа ажиллуулж байгаа шүү дээ. Тэгэхээр магнит чинь нөгөө нэг юу яхах шүрэн сүнс татхлаа магнит шүү дээ. Тэр чинь бас хичнээн бэлтгэл хийж байгаа хэвчээ одоо хэрвээ ядраа шингэнэ тэрхийг алдах юм бол болч хүний бие л болсон учраас булчин татна. Тийм ч тэрнээс сэргийлж их магнит тийм шингэнүүдтэй хуудаад уралдааны өмнө ер нь бол бүгд ийм протеин шейк уудаг гинэ. Тэгээд зөвхөн жимс ногооны шүүсэл яг уудаг. Өөр илүүд одоо мэргэлдүү зөвхөн шингэнэ нөхөж байгаа л ер нь бол ордог гэх юм уу. Жингээ бариад. Тэгээд дэнээс гаднаас нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүнүүд маш ихээр хэрэгэлдэг. Тэд нар болохоор яг хүн хүнд нь тусгаалan бэлдсэн одоо хүний яг бие онцлогтон тааруулж тэрийг нэмж өгдөг. Юу их яриад байгаа шүү дээ. Сүүлийн үед ч нэг тамирчид нэг эрсдлийн эрсдсэн шинжилгээ өгөөд тэгээ одоо яг бодсон айлын дутаад илүү байна гэд тэрнээс шалтгаалж нөр хоол. Тэр нь бүр тэрэн дундаа бүр бүх нисгчд их хатуу яг тийм тусгаалan бэлдсэн хатуу тийм юугаар одоо шалтгаалтаар орж гарсан зүйлийг хэрэгэлдэг гэж байгаа. Юу яадаг бах те допинг шинжилгээ авдаг бах те бас авдаг бах те. Хэдийн физикал юу биш нөгөө нэг реакцлах юу гэж нэмж юм байдаг. Тэгэл бас нөлөөлөл одоо юу тийм перформанс нэмдэг учраас тэгэл допинг үзэж байгаа те. Тэгээд одоо энэ нэмэлт бүтээгдэхүүнд нь юу юунд хэрэгтэй вэ? Одоо бие зөвхөн биеэс гадна менталити одоо бэлтгэл нь одоо сэтгэл одоо тэрэнд нь маш ихээр одоо нэмэхээр одоо тэр перформанс нь нэмэхээр илүү одоо бэлдсэн байдаг. Тэрэнд нь одоо мультивитамин одоо хамгийн наадхан чинь мультивитамин ихээр омега 3 тэгээ кератин гэх зүйлүүдийг ихээр агуулсан одоо хийсэн байт юм байна. Кератин ч бас их уулз жоохон допингоор орох шинжтэй. Хүч нэмдэг. Тийм тэгэхээр тэрийг одоо яг нэг тийм хамгийн дарахгүй тийм маш хатуу яг хэлээд гэж юм л да. Тэгээд одоо нисгчтэн зөвхөн биеийн одоо хүчнээс гадна те эдгээр чинь бүгд одоо тусгаалan бэлдсэн одоо энэ цонодыг харагдаж шүү дээ. Тусгаалan бэлдсэн яг тийм одоо машинууд дээр бүгд бэлтгэлээ хийхээс гадна юу менталити тренинг гэж хийдэг. Тэр нь болохоор ихэнхдээ одоо спортын сэтгэл зүйчтэй хамтарч байнгын одоо тэдний одоо удирдлагад ор байнгын ярилцаж одоо тэр бэлтгэлээ хийдэг юм байна л да. Тэр бэлтгэл нь болохоор анхаарал төвлөрөл. Тэгээд одоо стрессээ байнгын стресséнд байгаа шүү дээ. Стрессээ давж гарах. Тэгээд уралдаандаа одоо нэг одоо фокуслох, төвлөрөх тэрэнд нь хамгийн ихээр тусалдаг. Яг л одоо хэрвээ биеийн бэлэн байвч сэтгэл зүйн бэлэн биш байх юм бол тэр нэсгчээс амжилт гарахгүй учраас тэгээд юу яд юм бэ? Хамгийн сүүлийн бэлтгэл нь болохоор уралдааны өмнө нэсгчд ер нь бол бүгд яг ганцаараа байж байгаа ч юм уу. Юу ит юм бэ? Йог тэгээд йог хийдэг. Йогоос гадна юу гэдэг лээ? Бясалгал. Йог бясалгалыг хамгийн
хэрэгтэй. Энэ бэлтгэлийг хамгийн их нь болохоор Хамилтон хийдэг. Хамилтон энийг бүр хамгийн ихээр одоо юу гэх дэлгэрүүлж гаргаж ирж хүмүүстэй ярьдаг юм байна л да. Тэгээ бясалгал нь болохоор юу яадаг юм бэ? Уралдааны өмнө яг ингээд чимээг өмнө сууж хагаад дотроо одоо уралдаанд замаа төсөөлж бэлддэг бүх эргэлтээ. Камер гараад шүү дээ. Яг энэ ч тэд тийлээ. Ингэж эргэлээ. Яг тэгж өөрөө ингэ төсөөлөн бодох тэр бэлтгэл амар ихээр хийж байгаа. Тэгээд ордог гэдэг чинь. Араага буулгалаа, дадарлаа тэрлээ. Эргэлтэн дээр тэд орлоо, нэмлээ. Ингээл яг тэр бүгдийг яг хийж байгаа. Тэгээд бүх орчин гэж хааж одоо яг ийм өрөндөө орж иж ганцаараа хийжээ. Тэгээд тэр чигээр ингээд яваад яг уралдаанд л ордог юм байна л та. Зоонд орд. Орчингоос тасарч байгаа тийм. Шууд ингээл нүдэндээ ингээл хадгалаа. Нүдэндээ ихгүй. Я тэр нь одоо яг фокуслж яг анхаарал төвлөрөхөд нь тусалдаг учраас яг ёо гэхээр хийд юм байна. Гэж бас. Тэр нөгөө юу байсан мэт формулагын жолооч ингээ зүгээр нүдийг боогоод нөгөө машины моторын дөг сонсгож байгаад аль зам дээр явж ийн гэж шууд таад юм шүү дээ. Энэ тэр замын тэтгэвэр эргэлтэй байна гэж. Хэнийг хийсэн? Leclerc Science хоёрыг тэр хийсэн. Шууд Silverstone-ыг шууд тастай. Хоёлоо шууд Silverstone. Шууд амар заргалтай хигтлэл банкс бэлтгэж. Тэр яг тэр юугаараа сонсож байгаа мэдж байгаа. Тэр араа бол тийм яг тэрүүгээрээ сонсоод. Нэмэлт энэ угаас тэрэн дээр тэгдэг. Тэр удаа явлаа. За энэ дэр наад тэр байна гэж шууд. Нөгөө хоёр эргэлтийн хоорондох нөгөө араагаа сольж байгаа хугацаа тэрийг нь бодоод шууд багтал. Тэгэхээр ер нь бол баг одоо бүгд л гэж хийдэг болцсон баг. За нэг ер нь бол нэг иймэрхүү товч тодорхой ярихад ер нь бол тэгэл жолоочд бол мэрэгжлийн тамирчтай. Зарим одоо хүзүүн бол бүр мэрэгжлийн тамирчтаас цаашаага. Хүмүүс яг нөгөө нэг юу яд штэ одоо уралдааны жолооч гэхээр яг юм тамирчин гэдэг талаас нь бас сүүлийн үед л харж эхэлж байгаа гэх юм уу те. Яг өмнө нь бол одоо за наач зүгээр машин жолооддаг хүн гэдгээс одоо бол эн чинь бүр юм бүр мэрэгжлийн тамирчд болоод би хаа одоо идэж уух те. Бүгд анхаардаг болц те. Бүр амар анхаардаг болцсон байна. Бүх одоо спорт ер нь бүгд шинжилгээний тал руугаа яваад өгсөн. Тэгээд нэг одоо хоорондын одоо хол зай авиасаас гадна одоо нэг гадуурх арын албаны ажил эмгээд эхлэнгүүд хоорондын зайнууд нь хоорондоо ойртод. Тамирчдын хоорондох одоо ялгаа нэх юм ялгаа нэх ойртод эхэлж байгаа. Тэгэхээр энэ болгон жижигхэн деталь болгон дээр одоо яг анхаарч ажиллахгүй бол авраг болно гэдэг бол ер нь бол байж болохгүй дэг журамтай байж. Юу нэг хиний Норрисын бас ярилцлага энэ байна л да. Нодлон нөгөө нэг Майамид тус төрүүлээд тэгээд бас улирлын дундуурс нэг амар шоудаад хавар угуулаад шүү дээ. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө одоо ингээд арх ухаа байсан гэн алкогол. Би одоо ингээд Макс одоо Leclerc одоо ингээд мундгууттай өрсөлдөж чинь тий. Би аврагт болмоор байвал одоо ийм хажууд одоо сата болох тиймүүдээ хаях хэрэгтэй юм. Тийг ойлгосон гээд. Тэгээд одоо баг жил юу уугаагүй гэж ирчтэй. Алкогол уугаагүй. Яг хөө мэдээж би найз нараа айгуу санаж जैन те гоё ингээд тэгтээ үнэхээр би өрсөлдмөр байл авраг болмоор байл би юмнуудаас одоо ингээд татгалзаж одоо бос юм анхаарлаа те юмдаа уралдаандаа хандуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон энэ бас бичсэн байна. Тэгэхээр бас ингээд ийм төвшөнд очихлоор ингээд мэдээж ямар нэг юм аа ингээд золиосон таях хэрэгтэй болж те одоо энэ дээр бол бүгдээрээ л хүүхд насаа золиосон хүмүүс тэглээ гэсэн ч гэсэн одоо өнөөдөр ингээд авраг болохын тулд бас ингээд тодорхой хэмжээний амьдралын нэг хэм маягаа солиод бүр ингээд шин төвшөнд гарах хэрэгтэй болж байна те. Бүх жижигхэн деталь болгон дээр л одоо яг анхаарч ир тэрэндээ одоо бүрэн одоо 100 өөрийгөө бэлдэж л авраг боломжтой болчихж байгаа. Бүгд яг одоо төвшин ойртсон учраас тэгэхээр яг жижигхэн деталь дээр л бүх шийдвэр гараад. Түрний тэр Хамилтны чи юу бас гоё юм байна. Тэр нөгөө толгой дотроо боддог. Тэр чинь тэгээ бүр шинжлэх ухаанаар батлагдсан юм л шүү дээ. Яг дасгал хийхгүй дасгал хийж ийн гээд төсөөлөд байхаар булчин бас ингээд ажиллаад байдаг тий. Хиний Хамилтны бас нэг өмнө ярьж ирсэн да нэг уул ингээ гоё биетэй болмоор байдаг. Даач ингээд юу хэмжээ жингийн хязгаарт авчихсан ингээ хамаагүй бие хөгжүүлж чаддаг. Булчингийн мас булчингийн нэмж болохгүй. Тийм учраас ингээд бас нэг гоё харагдмаар байсан ч гэсэн ингээд дасгалаа ингээд яргаа болмоор байдаг. Нэг тийм ярилцлага өгчөөс. Тэгээд ихэнхдээ дандаа ингээд дэйтийн булчингаа хөгжүүлдэг учраас доотл нэг үлдчих гээд байдаг. Тэгэхээр бас баланс нь олохгүй гэх нэг ийм нарийнхаа үлдээ нэг ийм амтан болох гэдэг.
Өөрөө манай хүн чинь өнгөтэй эрсдэн болоо одоо юу гэдэг одоо цагаан шар эрсдэн хүмүүс илүү болчихно хурдан өгч штэ тий. Бас цаанаасаа нэг байгалийн юм байгаа тий. Яг тэгэл нэг юм сонин домтой өмдөвсээ. тэрийг нуугаад яг тайлангууд нарийнхаа шилбэл гараад тэр. Тэгэх шилбний болчих бас амар баха тий. Тэр нөгөө 70 хэдэн килограмтай педалыг гэдэг. гişхийн 150 гэсэн гэсэн 150 ерхийдээ тий. За ингээд гоё юу бэлдсэн Канада баярлаа. Мэлээ. Чад ядсан бэлтлээ гэж бас. Тэгээ манай үзэгчид бас те энийг хараад сонсоод өшөө бас энэ дээр нэмэлт дэлгэрүүлэх юм байна уу? Эсвэл өшөө та нарын мэдж байгаа одоо бидний яриаггүй юм байна уу те? Тэр болгоныг бас магадгүй тийм. Тэр болгоныг комментор эсвэл одоо яг юун сонирхолтой санагдсан бэ гэдгийг бас комментор хаваалцаарай. Чад яа ер нь бол ерөнхийд нь яг том агуулгаар нь бэлтлээ яг. Бас нэг коммент шүү дээ. Бид гур ингээд симуляшн уралддаг гээд. Тийм. Яг симуляшн уралддаг. Тэгтээ go kart уралддаг. Тэгээ төрөн дээр нөгөө бэлтгэл хийж байгаа ярих гэж байгаа би нөгөө нэг яг ганаг дундуур нь таслаад яхав гээд. Нэг 8 минут go kart бид гур унаа гараад атга ингээд зангирсан мэт. Гараа ингээд шууны болчих хүндүр өргөцсөн. 8 минут шүү дээ. Зүгээр go kart-ийн юу ингэж жижиг машин унаад ингээд 8 минут уралдахад гар ингээд зангираад атгах ингээд юм болчихсон. Дараа нь ингээд бүр дараа нь өвчөөрч тест бүх ингээд нар боларцсан мал тий ингээд нэгээд тэгэхээр эдгээр тий юу 2 3 цаг үрж байгаа сте. Худалж үнд. Тэг бүр хатуу штэ. Тэг бүр хатуу байх тий. Тэгэхээр юу яаж байгаа хаа. Ойлголттой болох тий ингээд харьцуулж үзэх. Ийм амар юм байгаа. Go kart унж байгаа зүгээр буцаа машинаа барьсан чи. Зүгээр голгож алгаалчих гэсэн. Хүүхдийн толгойч санагдаад тий. Тэгээд сар марын дараагаас юм уу те жоохон дулаархаар бас бид гурав go kart уралдаад тэр бичлэгнүүдээ бас оруулах гэж бодоод байгаа тий. Бид нар яг найз нартайгаа нөгөө нэг Унгарынхаа олон одоо манайхаар бол аймагуудад байдаг ингээд юм дээр очиж уралддаг тий. Тэгээ нэг хөрхөн дундаа өөрөөсөө нэг юм авраг зохион байгуулаад 6 7 уралдаанаас ингээ оноогоо цуглуулад тэгээд хин авраг болох уу гэдэг. Өнгөрсөн жил Гана нэгт орсон. Тий. Ганагийн машин арай сайн байсан. Ганагийн төрүүлж чичээд ингээд хүнтэй яриад аль нь сайн бэ гэж. Машинаа сайн гэдэг. Би Ганагийн машинд байсан байлаа. Нэг хиш макс шиг. Тэгвэл ганцаа сус. Чадахгүй шүү дээ тэр. Тэр go kart-аас юу шүү те. Бидэртээс нэг одоо юу гэдэг юм. Одоо яг бид нар шиг хүмүүстэйг зориулсан одоо яг нэг хөөрхөн одоо эхлээд pre-practice-тай тэгснэ quality-тай тэгээд уралддаг те яг 3 яалтчгүй ингээ нөгөө нэг анх ингээ машинд суугаад practice хийнгүүт за бид нар чинь 1 минут 15 ав те нэг тойргийг тэгээ яг гэдэг чинь 8 минутаас хөрхөн хэд тойрч байгаа ш нэг 10 хэд тойрч байгаа те тэнгүүт яг нөгөө quality дээр ороод нэнгүүт бидний цаг чинь бүр 1 4 те заримдаа 5 аваар ороод ирдэг те тэнгүүч ямар сайжирч байгаа гэдэг бас сонирхолтой л байдаг шүү. Тэгвэл ингээд дараагийн юм болон руу ашиглчихв. За тэгье. За дараагийнх нь болохоор нөгөө өмнө ярьсанчлан Формула 1-ийн aerodynamic яаж ажилтдаг вэ? DRS гэж юу вэ? Яагаад DRS байгаа юм бэ? Гэхдээ ер нь бол Формула 1-ийн aerodynamic гэдээ яриад эхлэхээр угаасаа л одоо Формула одоо тэр жижиг модулүүд дээр байгаа шиг машинууд яагаад ингэж харагдаад байгаа юм бэ гэдэг бол нэлээд ойлгомжтой болоод байна. Тэгэхээр хамгийн одоо харагдах байдлаараа гэх юм уу те одоо шууд Формула 1-ийн машиныг хараад энэ ийм учиртай гэдгийг ойлгоход нэлээд дөхөн болоод ирнэ гэж. За тэгээд дэнтэл дээр бол би нэг хідэн зураг тэгээд нэг хэд жоох юм бэлтгэсэн. За Формула 1 гэдэг бол одоо мотор спортын ноён оргил гэдэг байгаа шүү дээ. Тэгээ яагаад ноён оргил гэдэг байгаа юм бэ гэхээр хамгийн хурдан л учраас ерөөсөө л тэр. Хамгийн одоо чинь энэ бол Circuit of Americas гэдэг одоо Америкийн одоо өнгөрсөн жил болсон уралдааны одоо уралдаан болдог одоо формула болдог circuit байгаа шүү дээ зам байгаа. Тэнгуут энэ замын одоо рекордыг энгийн машинуудтай харьцуулахад одоо формула 1-ийн формула 1 одоо 2019 оны Mercedes 1 минут 32 секундэд тойрсноор одоо энэ замын рекордыг эзэмшиж байгаа тий. Тэнгуут яг энэ зам дээр бусад одоо өөр төрлийн одоо Формула 1-ээс гадна уралдаанууд одоо чинь MotoGP гэхэд 2 минуттай тий. Одоо тэнгуут одоо энэ нөгөө нэг Hypercar тэгээд энэ IndyCar гэдэг юм бол 1 минут 45 1 минут 48 гэдэг одоо Формула 1-ийн машинаас даруй одоо 10 секундын удаан байгаа.
Ийм л учраас одоо Формула 1-ийг одоо мотор спортын ноён өргөл тэгээ хамгийн олон хүн үзээд байгаа юм тий. За тэгэнгუთ хамгийн доор нь болохоор одоо чинь одоо бидний л авч болох одоо хамгийн хурдан төрлийн машин юм тий. Одоо хүмүүсийн унж болох одоо суперкар уралдаан биш гэдэг машин бүр 2 минут руу ороод ирж байгаа. 2 минут 10. Тий. Энэ дээр нэг ялгаа нь одоо чинь бусад машин ингээд мотор томтой байгаа чулуун замдаа хичнээн ингээд хурдан яваад одоо топ спид нь 4 ганаа хэлсэн 300 формула тэрнээс илүү давж байгаа ч гэсэн яг эргэлт болоод ирээд замаа ингээд нэг бүтэнтэй ороход формулагийн машин хурдан байгаад байна гэж. За тэгэнгუთ одоо бид нэр формулагийн машин ингээд яаж харагдаж байгааг одоо бид нар бол мэдээд байгаа шүү дээ. Тэгтэл бол түүхийг хараад үзэх юм бол одоо энэ aerodynamic гэдэг юм одоо ингээд 50 оны машинаас эхлүүлээд ингээд анх бол баг байхгүй. За ингээд пуужин шиг л юм үзүүртэй юм байвал одоо хурдан явна гэж бодоод хүмүүс машин хийж эхэлсэн байна. Тэгээд 70-аад оны их үеэс болохоор ингээд урталтаа нэг юм фронт вингтэй, хойноо ингээд вингтэй болж ингэж эхэлсэн байгаа юм л да. Тэр үеэс down force гэдэг юм орж ирсэн юм шүү дээ. Тэнгуут эхлээд за зүгээр л ингээд пуужиндж жагаад тэгснээ за энэ down force хойно вингтэй ингээ байвал зүгээр юм байна гэд. Тэгэхдээ энэ дундуур бүр инээдтэй ингээ бүр онгоц шиг ингээ амар өндөр дээр ингээ бас юм том винг зинг хийцэн. Тэгснээ тэр вингээ бас ингээ хөдлөгдөг DRS шиг. Тэнгуут яг DRS дөнгөж эхэлсэн тэр 80 оноос байх гэж бас хүмүүс яриад байгаа хэрэг тийм. Чи нөө active aerodynamic юу гэдэг тийм. Жолооч нөөрөө ингээд харж байгаа хөдөлгөө солиод байдаг. Одоо 26-наас тийм болох гэдэг байгаа шүү дээ. За энэ зураг бол яг адилхан. За тэнгуут яг энэ жилийн уралдаж байгаа 2022 оноос хойш уралдаж байгаа одоо Формула 1 машины aerodynamic-ийн хувьд болохоор 3 том одоо зүйл одоо down force гэдэг юмыг үүсгэж байгаа. Down force гэдэг нь юу вэ гэхээр энийг урд нь оруулах байж тээ. Down force гэдэг нь машиныг замтай доош нь дарж байгаа одоо физикийн тийм хүчийг одоо down force гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энэ down force нь юунд хэрэгтэй вэ гэхээр саяны нөгөө нэг формулагийн машин хамгийн хурдтай яваад байна гэдэг нь болохоор машины замтай ингээд сайн барьцлуулснараа тэр эргэлтэн дээр илүү хурдан эргэх боломж олгоод байгаа юм тий. Одоо шаруулахгүй байна гэсэн үг шүү дээ. Одоо чи ингээд нэг эргэлт рүү 200-таа орж ирээд за баруун эргийгээд дарахад хэрвээ чи ингээд газартаа сайн барьцлахгүй бол тэр чин шарваад эсвэл чигээрэл яваад өгнө шүү дээ. Эргэж чадахгүй яваад өгнө. Тэгээд энэ барьцалтаа энэ down force газар руу их шахаж байгаа учраас одоо формулагийн машин тэр замыг тийж хурдан тойрч чадаад байгаа. Тэгээд одоо энэ жилийн одоо regulation дээр болохоор 150-тай ингээд формулагийн машин явж байхад дээрэс нь 800 кг-аар дарах тийм хүч үүсэж байгаа. Яг өөрийнх нь жингээр. Энэ нь болохоор бүр нэгсээд 270 300 хүрээд ирэх юм бол тэр нь бүр тэгэхээр 8000 кг өөр дээрэс нь дарна. 7300 кг. Тийм их down force үүсгэх боломжтой. Тэгэхээр тэр болгоныг юугаар үүсгэж ийнө вэ гэхээр яг энэ уртлын нөгөө wing гэдэг байгаа. Бас уртлын салхи зүсгэж тэгээ формулагийн машины шал тэгээд артлын салхи зүсгэж гэсэн 3 том элемент одоо энэ формулагийн машин дээр ажиллаж байгаа. Энэ нь болохоор тэр их газартай наалдуулах хүчийг үүсгэж байна гэж байгаа. За тэгэнгუთ одоо түрүүн нөгөө өөр машинууд байсан шиг жил болгон ингээд нөгөө 10 жилийн өмнөх машины front wing rear wing гэдэг өөр байгаа шүү дээ. Тэгэнгუთ одоо энэ зурган дээр болохоор яг энэ жилийн одоо энэ 2022 оноос хойш явж байгаа regulation-ы одоо front wing rear wing харагдаж байна те. Энэ down force гэдэг юм байгаа нь доошо дарах хүч байгаа. Дахиад нэг танилцуулах хэрэгтэй юм нь болохоор aerodynamic дээр drag гэдэг байгаа те. Drag гэдэг нь болохоор монголоор одоо агаарын сүрх хүч. Одоо жишээ нь одоо дугуйтай эсвэл одоо цонхоо нэг хурдны зам дээр хурдан машинтай цонхон голгоцсон байгаа зүрхөөр тэгээд нэг салхин цохиулдэн шүү дээ. Яг тэр шиг одоо ингээд салхийг ингээд зүгээр байгаа ингээ агаарыг маш хурдтай сүрж явахаар зөрүүлээд нөгөө нэг агаарын эсрэг хүчил ингээ маш мэдрэгддэг те. Яг тэрийг болохоор англиар одоо формулаас drag гэж нэрлэдэг байгаа. Тэгэнгүүт down force бид нар ингээ сайн ингээ ярьчлаа шүү дээ сая. Down force ингээд эргэлтэн дээр ингээд машин барьж яадаг учраас хурдан эргүүлдэг учраас сайн. Тэгэнгүүт down force үүсгэж байгаа энэ rear wing front wing гэдэг одоо салхи зүсгч маань зөрүүлээд drag үүсгдэг. Ийм юм ингээд машиныг газар руу
дарах гад тэгтээ салхийг ингээд сөрөөд ингээд байгаад байгаа учраас зөв зүсэх хэрэгтэй болчихоо. тий. Тэгэхээр ингээд drag гэд одоо бас машиныг шулуун зам дээр удаашруулдаг. Бас нэг хүч зөрүүлээд үүсэж байгаа. Хоёр биенийхээ эсрэг тий. Тэгээд түрүүний нэг drag reduction system гэдэг чинь одоо DRS гэдэг үг чи одоо drag reduction system-ийн товчлолч байгаа шүү дээ. Тэнгууд машинууд хоорондоо уралдаад тэгээд нэг ямар асуудал үүссэн бэ гэхлээр бие бинийг ойрхон дагахад хэцүү болоод ирсэн шүү дээ. Тэрнийх удаа дараагийн бас зургнуудаар харагдан. Тэнгууд машинуудыг хооронд нь ойрхон уралдаад wheel to wheel бие бинийгээ гүйцэхэд амархан болгохын тулд одоо 2011 оноос хойш одоо формула drag reduction system гэдгийг оруулж ирсэн. Тэр нь яадаг вэ гэхлээр одоо ингээд хойтлын rear wing маань өөрөө ингээд машиныг эргэлтэн дээр ингээд хойтлын дугуй газартай нааж байгаа ч гэсэн шулуун явхад ингээд хоош нь татаад гай болоодсэн. Тийм учраас энэ хойтлын wing-ийн ингээд жолоочийн өрүүл дээрээс конопт дараад онгойлгочих юм бол шулуун зам дээр тэр агаарын эсэргүүцэл нь буураад тэгээд илүү өшөө топ спид өндөр хурдтай чигээр явах боломж үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл ингээд ардлын wing ингээд байж хат ирээд салхин зөхөгдөд тэгээд доош нь дарж байгаа. Тэгтээ машиныг удаан болгоодсныг онгоолгоод өгчөж. Тэнгүүд агаар чинь доош нь дарах шууд өөрөө гараа авчиж байгаа. Тэгэхээр нэг хурд нь нэмэгдэж байгаа маа л гэсэн утгатай. Тэгээ нэг энэ wing-үүд дээр нэр ярих гэж байгаа марч энд яг нэг онгоцны далавчийг ингээ эргүүлээд харуулсан. Яг дизайн гэх юм бол онгоц чинь бол одоо ингээд чигээрээ хурдтай явж хахад өөрийг нь өргөх хүч үүсэж байгаа шүү дээ. Тэнгууд нэг даралтын зөрүү одоо үүсгээд доороо ингээд high pressure одоо өндөр даралттай хурдтай ингээд агаар ингээд үүсгээд дээгүүр нь ингээд баг даралтын орон ингээд үүсгээд тэнгуут ингээд чигээрээ явхад дээшээ өргөх хүч үүсэж идэг. Тэрийг яг ингээд онгоцыг эргүүлээд формулагийн wing-эн дээр авчирчингууд чигээрээ явгот доош нь дарах юм хүч үүсэж идэг. Тийм хийсэн байна. Манайх анзаарсан л ахтай нэг онгоц хөөрөхдөө юуг ингээд далавчны артлын хэсэг ингээд доош олж өгöd шүү дээ ингээд барьж өгöd. За тэрийг бол яг эргүүлээд машинд хийцэн одоо энэ wing болчиход байгаа. За тэгээд DRS бол яг ингээд одоо яг бодит амьдрал дээр булан эргэж яхад ингээ хаалттай байжгаад. За DRS 100-д орж ирээ чигээрээ яваад эхлэхээр шууд нэгдээд илүү өндөр хурдтай эсвэл машин гүйцэх боломж үүсэж байгаа. За DRS-тэй холбоотой нэг юм нь болохоор free practice quali дээр бол те DRS-ийн бүсүүдэд хүсснээр одоо DRS-ийг онгойлгох боломжтой. Тэгээд уралдааны зам болгон дээр өмнө нь ингээд FIA-с тодорхойлж өгсөн FIA DRS-ийн зон байгаа. За энэ хэсэгт л DRS-ийг нээж болно. Бусад хэсэгт нь одоо нээж болохгүй. Яагаад тэгэхээр тэр нэг түрүүний ярьсан шиг шулуун замдаа ингээ ашигтай. Энэ хэсэгт нэгээл хамгийн их одоо ашигтай. Бусад үед нь болохоор яг нэг дуухааны осол болсон шүү дээ. Яг ингээд эргэлтэн дээр өндөр хурдтай орж ирээд хэрвээ хойтлын дугуйчин газартай барьцалтайг байх юм бол яг манай 17 бол өмнөх дугаар дээр гарсан шиг шууд ниснэ. Нисч очиод эмнэлэг түргээх тий. Машингүй болно гэдэг тийм байгаа. Тийм учраас зам болгоныг судалж үзээд за энэ замын одоо энд нь DRS хийвэл арай зүгээр юм байна гэд. Тэгээд жишээ нь саяны болоод өнгөрсөн энэ болохоор юу вэ? Jeddah юм шүү. Тийм. Jeddah дээр болохоор одоо ингээд 3 DRS зонтой тий. Тэгээд энэ зурган дээр харагдж байгаа DRS detection zone гэдэг нь болохоор за энэ яг цэгийг өнгөрөхөд аль нь урд байсан, нэгнээсээ одоо хэн хойно байсан, хэдэн секундын хойно байсан гэдгийг мэдрээд тэгээд энэ шулуун энэ DRS зоонуудад ногоо хэсэгт нь зам яж байгаа тий. Өөрийгөө одоо DRS-ийг ажилуулад хурдаа нэмэх боломжтой болох нь. Тэгээ энэ нь бол зам болгонд адилгүй. Одоо чинь энэ нэг жишээн дээр болохоор энэ Альберт парк Австрал байгаа. Тэгмүүд Австрал дээр болохоор 4 DRS зонтой. Бидний өмнө яриадсан Сузука дээр болохоор ганцхан DRS зонтой. Тэгэхээр зам болгоны юунаас шалтгаалаад онцлогоос шалтгаалаад бас DRS зон яг заавал тэд байх хэрэгтэй гэсэн юм байхгүй. Тэгээд өмнө дугаар дээр яриадсан шүү дээ бид нар Norris-оор Hamilton тоглолоо гэдэг DRS-ийн тоглолоо гэдэг гэсэн тий. Одоо тэр чинь бол яг энэ сүүлийн 2 DRS зон дээр тий. Одоо энэ эхний DRS зон дээр Hamilton
албаар гүйцэгдээд тэгээд тэнгуутаа цаагуур эргээд хойно нь орж жагаад энэ хамгийн урт DRS-ийн шулуун дээр буцаагаад Norris-ыг 2 удаа гүйцэдсэн шүү дээ. Яг энэ мэдрэгчэн дээр яг ард нь ороод тэгэхээр яг тим бас янз бүрийн тоглоомнуудын DRS олж үүсдэг. За quali practice дээр нөгөө DRS-ийг хизээч өссөн үед ашиглаж болно гэдсэн. Уралдаан дээр бол нөгөө юутай байгаа шүү дээ. Зөвхөн хойноос нь 1 секундын дотор detection zone дээр яг 1 дотор байхад л ашиглаж болно. Тэгэхээр яг нөгөө нэг уралдаан нийлээ сонирхолтой болгоо те. За DRS-ийн юу руу орчлоо. Эсвэл DRS-та оруулсангүй хамгаалчлаа. Эсвэл нөгөө нэг сүүлд нөгөө Science Albon 2 DRS богоо үүсгээд би нөгөө хажаараас хамгааллаа гэдэг чинь нөгөө Science яасан бэ гэхээр хоошоогоо ухраад Albon-ыг өөрийнхөө 1 секундын хойно оруулж ирж байгаад тэр нь Albon-д одоо дахиад нөгөө нэг Konoppo дараа DRS онгоолгоод илүү хурдтай шулуун дээр илүү хурдтай явах боломж тийм. Тэгээд энэ бас 1 секундыг сонгосон бас тийм зүгээр тохиолдлын нэг гоё секунд авчиг гэж байгаа юм биш. Яагаад гэвэл нөгөө нэг dirty air гэдэг маань угаасаа 1 буюу 1.2 секундын хавцаа байхад үгшээд нөгөө dirty air буюу уртлын машинаас гарч ирж байгаа. Одоо нөгөө нэг жирийн салхи зүсэх биш одоо уртлын машинаас гарч байгаа юм эргүүлэхтэй ч гэдэм үү те юу яасан агаард ордог учраас тэрнээс жоохон наан байж иж нөгөө машинд нөгөө давуу тал орж ирэх учраас бас 1 секунд гэдэг сонгосон баг. Яг энэ мэдээж 1.5 ч байж болох байсан 1.2 ч байж болох байсан. Тэгэхдээ яг тэр нөгөө нэг slipstream буюу ардталтан дагаж явах юм 0.8-аас 1 за 1.1 ч юм уу тэр хавцаа үйлчилдэг учраас ерөнхийдөө 1 секунд гэдгийг сонгосон байт юм бэл. За тэгэнгუთ юу байгаа юм? Би түрүү нөгөө нэг уртлын wing, хойтлын wing гэдээ ярьсан шүү дээ, тэ. Тэгэд энэ болгоно нь одоо нөгөө нэг юг одоо машиныг илүү замтай одоо сайн барьцалтуулах гэж ингээд байгаад байгаа шүү дээ. Тэгээд тэр downforce-ийг ингээд үүсгэхийн тулд одоо энэ Формула 1-ийн машины одоо энэ гадна байгаа бүх энэ хэлбэр дүрс энэ болгоно ингээд хамтдаа нийлж ажиллаж ээж. Тэр downforce-ыг ямар хамгийн үр ашигтайгаар одоо үүсгэх гээд ажиллаж байгаа. Тэнгууд одоо чинь яадаг вэ гэхээр энэ уртлын агаар чинь ингээд уртлын ингээд нөгөө салхи зүсгэж орж ирж байгаа агаарыг зүсээд тэгээд аль болох их агаарыг ингээд дээш нь өргөөд одоо энэ нөгөө нэг хажуугийн инлет рүү эсвэл тэрний дээгүүр ингээд хоошоогоо ингээд яг замыг ингээд чиглүүлж байгаа гэх юм уу ингээд замыг ингээд зааж өгч байгаа тий. Тэнгуутаа энэ хажуугийн ингээд end plate гэдээ байгаа нь одоо энэ өргөгдсөн агаар чинь дугуйнтай энэ мөргөлдөх энэ агаар хоёр хоорондоо мөргөлдөөд тэгээд нөгөө нэг юм vortices гэдэг нөгөө нэг эргүүлэхтэй агаар үүсгдэг. Тэр эргүүлэхтэй агаар нь буцаагаад нөгөө нэг машиныг хоош нь ингээд drag хийгээд бас хойно үлдэж байгаа машинда хортой учраас яг энэ уртлын front wing дээр end plate ингээд байгаа. Тэнгууд яг дугуйтай мөргөлж байгаа агаар тэрний хажууд байгаа энэ агаар хоёрыг ингээд хооронд нь ялгаад хооронд нь мөргөлдүүлчихээр vortice үүсэхгүй гэж одоо чинь энэ end plate байгаа тий. Тэнгууд энэ нөгөө нэг уртлын front wing ч нөгөө нэг ийм нумарсан хэлбэртэй дээ шүү дээ. Тэр чинь болохоор агаарыг аваад өргөөд тэгээд дугууны тэгээд энэний дээгүүр оруулаад энэ хойно байгаа энэ нөгөө нэг side pod руу оруулах. Эсвэл side pod-ын доогуур оруулах. Эсвэл энэ шал руу ингээд тэгшилж нөгөө энэний доогуур орж ирсэн агаар нь оруулах гэдэг. Ингээд энэ болгон өв зорилготой. Тэнгууд одоо 2022 оны regulation машины хамгийн одоо их downforce үүсгэж байгаа нь болохоор шал нь байгаа шээ. Тэгээд энийг англиар болохоор ground effect car гэж нэрлэдэг байгаа. Энэ юу ашигладаг? Энэ бол яг шинэ юм биш. 1980 онд тэрнээс өмнө ашиглаж агаад тэг бандуулсан. Энэ юу байгаа ч гэдэг. Гол нөр физик хөл нөр Вентури түнэл тий. Тэр хүний зохиосон одоо бодож олсон томьёолсон физикийн хуулийг одоо хэрэгжүүлж байгаа тий амьдрал дээр. Тэнгуут яг нөгөө юу юм бэ лээ тий. Одоо нэг усны ингээд түв байлаа штэ тий. Одоо агаар ингээд ус урсч илаа тий. Тэнгуут голд нь ингээд хавчиж штэ. Тэнгуут тэр нөгөө энэ талаар нь орж ирсэн усны одоо урсгалын хэмжээ гарч байгаа усны урсгалын хэмжээ өөрчлөгдөхгүй. Тэнгуут голд яг энэ хавцсан газар явж байгаа усны урсгал хурдсна. Тэнгуут машин дээр тэрний яадаг гэхээр агаар нэг талаар ингээд том орж ирээд газартай ингээд шалны харьцах цай ойртолд ингээд хавчиж байгаа юм шиг болгочвол тэрнгээр агаар ингээд хурд яваад гарахтаа бас ингээд орж байгаатай адилхан гарна. Тэнгуут энд ингээд сорж байгаа юм шиг ингээд газар руу сорж байгаа юм шиг тийм эффект үүсдэг юм байна л та. Тэгмүүд яг машины шалыг өргөөд харах юм бол
ингэж орж ирээд газартаа ойртоод явж байгаа буцаагаад нөгөө нэг ингээд хоошоогоо гаргаж байгаа нэг тийм шалнууд үүсгэсэн. Тэгээд энэ урд нь байгаа нэг арзгар шүднүүд нь яг нөгөө ийм түнэлүүд ингээд үүсгээд тэгээд яг энэ нөгөө юуны эффектийг тэр сорж байгаа эффектийг лаарэ их болох гэдэг. Тэгээд 80 онд яагаад энэ ground effect card бандагдсан бэ гэхээр хажуудаа ийм physically ингээд ийм юутай хаалттай байсан мэл л дээ. Энэ нөгөө сорж байгаа эффектийг ихсэхийн тулд ингээд нөгөө нэг тэр чинь ингээд хаагаад гадагшаага агаараа хажууд тишээ алдахгүй зөвхөн хоошоогоо алдвал илүү down force үүсэх учраас хажуудаа ийм нөгөө нэг ийм skirt гэдэг хажуудаа ийм хормоотой хийдэг гэсэн. Тэгсэн чинь хормос гэдэг үлээ. Хэдүүлээ. Яг машины ингээд ганглааны юм хормол гэдэг. Сормос нөгөө юу штэ дугууны нөгөө нэг юун дээр ингэцээд гэжтэй. Тийм л үү. Яа ганглааны юу. Тий. Арай юм нөгөө өргөн болгоод. Яг эднэр бол гангах гээд бишаа. Ингээд яг сорох гээд хийцэн байсан чинь тэр нь эвдрээдсэн юм байна л да. Ингээд physically одоо ийм хаалт болохоор булан эргэж жагаад нөгөө нэг том юм нөгөө боржур мөргөөд тэнгуут тэр нь ингээд эвдрээд нүхмөх гарахаар яг эргэлтэн дундаа гинт down force алдаад гинт ингээд дээшлэх юм. Тэрнээсээ болоод ингээд айгүйх осол гардаг гэсэн. Тэгээд 1980 онд энэ одоо шалаар ерөөсө тоглож болохгүй, шалаар аэродинамик үүсгэж болохгүй гэдээ бандсан байна. Тэгээ 2022 онд эргүүлж ирсэн шалтгаан нь болохоор одоо бол аэродинамикийг бид нар илүү сайн ойлгодог болсон. Тэгтээ ингээ физикли хаахгүй ийм нөгөө нэг агаарын одоо юм хаах энэ урсгалаар хаах тийм технологи ашиглаж чинь. Тэгээ ground effect нь болохоор яг өмнө нөгөө 22 оноос байсан өмнөх регуляшныг бодвол нөгөө түрүүний закиг хэлсэн dirty air баг үүсгдэг. Яг агаарыг шалан доороо ашиглачаад тэгээ нөгөө хойтлын нөгөө нэг диффьюзерээр ингээд аажмаар ингээд гаргадаг учраас өмнөх регуляшныг бодвол dirty air хамаагүй бага. Хойно машин ойрхон дагах боломж ихтэй гэж оруулж ирсэн байна. Өрсөлдөө нийл гаргах гэдэг хүмүүс нэрхэлтэй болох гол ерөөсөө. За тийм байгаа. Тэнгуут яг аэродинамиктэй холбоотой одоо саяны бүх юм маань ажиллаад машины газартаас ороод шулуун дээрээ болохоор DRS онгоолгоод байгаа. Тэнгууд бид гур бас энэ талаар өмнө ярьж лээсэн те. Одоо slipstream гэж юу вэ? Dirty air гэж юу вэ? Aerodynamic efficiency гэж юу вэ гэдэг 5 6 дугаар өмнө ч үлээ те. Ярьжсэн манай үзэгт эргүүлээд үзүүл бас боломжтой. Тэгэхээр энэ дээр бол яг хальт дуртахад одоо dirty air гэдэг байгаа шүү дээ. Уртлын машин бол яг энэ цагаан ингээл амар гоё агаартай ингээд айгүй гоё ажиллаж байгаа. Тэнгууд хойно дагж байгаа машин нөгөө нэг саяны бүх юмар ороод эргүүлэхт ороод гараад ирсэн агаар ингээд хойтлын машин руу халуун те. Им агаар ороод ирчихэж байгаа. Тэгээ энэ нь болохоор одоо тэр нөгөө нэг бүх бодож хийсэн ингээд нөгөө нэг салхи зүсгч юмнууд нь яг гоё ажиллахгүй л гэсэн үг болчихж байгаа. Хангалттай хэмжээний down force үүсэхгүй тий. Тэгээ хална, тэгээ дугуун дахиад илэгдэнэ гэ. Тэгээд нөгөө нэг хойно дагж явхад улам хэцүү болгоод байгаа. Тэгээд тэрийг шийдэхин тулд ингээд янз бүрийн регуляшн оруулж ирээд байгаа шүү дээ. Энэ нь болохоор aerodynamic efficiency гэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр түрүүний нөгөө нэг down force сайн drag муу гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ down force ихтэй байхын тулд заавал dragтай байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын яг нөгөө балансыг яг яаж гоё тааруулах вэ гэдэг чинь одоо Формула 1 багуудын хамгийн толгойг өвтгдөг. Тэрийг сайн хийсэн багууд л сайн явчихна ер нь л тийм. Ингэж л одоо төрүүлдэг болчиход байна тийм. Тэнгууд энэ яг зүгээр ингээд нэг юм биш те. За энэ боллоо гэд нэг тохируулаад орхичдаг юм биш. Одоо жишээлх юм бол Монза дээр Италийн одоо уралдаан дээрх юм бол амар өндөр хурдтай зам. Тэгээд олон шулуун замтай. Тэгээд бага эргэлттэй учраас энэ дээр нөгөө драг нь бага байх хэвээр. Down force нэг айхтар нэг хэрэг. Тэгээ зөрүүлээд одоо Монако дээр те одоо цөөхөн ингээд шулуунтай олон эргэлттэй айгүй удаан эргэлтүүдтэй. Энэ дээр бол down force нэг хэрэгтэй. Drag их байх бол бас нэг тийм сайн биш тийм. Ер нь бол хана. Тэгээ дээр нь мод энэ чинь гудамжны уралдаан болохоор ер нь бол тэгэл алдуул хана үстэй. Тий. Тэгэхээр одоо энэ болгон зориулж одоо тэр уртлын wing тэгээ артлын салхи зүсгч бүгдрээ багууд одоо өөр өөрөг авчирдаг тийм. Энэ одоо нэг жишээ харагдаж байгаа. Энэ нь болохоор Монако дээр авсан одоо Red Bull-ийн хойтлын wing те. Тэгэх юм бол ингээд арай ингээд өргөн их талбайг ингээд хамарсан. Энэ хойтл нь болохоор одоо
Монза юм болоо энэ Перезийн одоо хотлын одоо салхицгч харагдчихтэй. Дүнгууд энэ дээдлэлтэй харьцуулах юм бол арай ингээд нарийнхан. Тэгтээ яг баг зэргийн даунфорс өгчихсөн. Драг нь арай баг. Энэ нэг зурган дээр болохоор яг саяныхтай нөгөө efficiency-тэй холбоотой манай нөгөө 3 дахь дугаарыг эргүүлээ үзэх юм бол өнгөрсөн жилийн нөгөө нэг Лас Вегасын Гран При дээр Red Bull инженерүүд нөгөө өөрсдөө хойтлын салхицгч ингээд гараар зүссэн шүү дээ. Тэгээ тэр нь яагаад тэгэхээр яг нөгөө нэг саяны драгийг багасгах гад Лас Вегас одоо өндөр хуурдтай зам учраас өөрсдөө авчирсан нөгөө юу нь байхгүй те. Винг нь буруу винг авчирсан. Тийм буруу винг. Эсвэл нөгөө энэс илүү нарийнхан винг байхгүй гэж яг тийм юм шиг л ер нь амжаагүй ч юм уу те. Болохгүйсэн юм шиг үлээ. Мөнгө байхгүй. Баажт нь тулцсан тэгэнгүүтээ Перез машин нэвдэ тулцаач. Баахан мөнгө өрцөөчс болохгүй. Тэгээд яг байгаа хамгийн жижигээ авчирсан юм шиг үл ер нь бол. Ваус бас хэлсэн Уильямсын. Яг нөтөн ч нөгөө нэг юм блэ. Америк. Саржент уу? Тэгээ саржентчаас нэлээд машин ивц. Тэгээд яг ингээд юм эвдрэхтэй яг нэг асуудал. За яг окей те. Тэнгүүд тэр чинь нөхөж үйлдвэрнэ гэдэг чинь өөрөө ингээд нэг 7 хоногийн дотор болдог юм биш. Чи ингээд нөгөө бүх юм карбоноор хийдэг учраас ингээд яг тооцооны дагуу хийгээд халуун юунд оруулаад хөргөөд ингээд хатааж матагаад тэгэхээр чи ингээд сараар тоологдох хэмжээнд явдаг учраас за одоо соржент өнөөдөр ингээд 2 уралдаан дараалж ингээд аваар хийнэ. За тэгэхээр үрчлээ захиалчаа гэж тэгж болдоггүй. Тийм болохоор мөнгө нь балиач гэсэн юм ингээд шууд бэлэн ингээд байж идэггүй. Тэгэхээр айгүй цаг ордог. Тэгэл дахиад тэрсэн тест л штэ гарч ирсний дараа тест тооцооны дагуу бүх нь хийгдсэн байна уу? Болохгүй дахиад тийм. Тэгэд энэ саяны нөгөө гараар зүссэн вингний одоо нөгөө харьцуулт нэг юм зураг байгаа. Тэнгууд гараар ингээд зүсгээс өмнө анх өөрсдийнх нь авчирсан дефолт нь болохоор ингээд ийм энэ өргөн гараар зүссэн нь болохоор яг энэ голд нь ингээ хоёр ингээд дээр авцсан. Тийм драгийг багасгах гэж зүссэн байгаа. Тэгээд энэ зүссний өмнө болохоор одоо ингээд топ спид нь 320 км/цаг ингээ хурж исэн болол тэр нь 322 болж одоо ингээ зүссний дараа ихсэн ба. Тэнгууд одоо нэг өөр бүстэл тоолцсон байгаа юм л да. Тэнгууд эргэлтэн дээр ялгаа нь яаж харагдчихна вэ гэхээр одоо зүссэн болохоор даун форс нь багасаад 5 км/цаг одоо эргэлт рүү удаан орж ирж байна. Тэр ингээд зүгээр л ингээд зүсээд хожоод байгаа юм биш. Зүснээрээ бас юм алдчихж байгаа. Гэхдээ энэний яг ингээд яг балансыг яг гоё болох тэр л багуудын хавтад толгойн өвдөж байгаа. Тийм бага. Түрүүний нөгөө slipstream гэдэг те. Энэ дээр нэг ганц юм хэлэхэд яг нөгөө яг машины хойно ингээд дагах юм бол эргэлтэн дээр нөгөө даун форс юмнууд нь сайн ажиллахгүй. Шулуун зам дээр нөгөө нэг зүгээр байгаа агаарыг уртлын машин нөгөө салхин зүснэ гэж ярьдэн штэ. Одоо дугуун дээр гардаг, гүйлтэн дээр бас одоо урднаарж гүөх гэл айгүйх ярьдаг. Тэрэн шиг яг машины хойно ойрхон дагах юм бол драг буюу агаарын сөрөх хүч багтай. Тийм учраас илүү хурдан явах боломжтой болдог. Тэгээд нөгөө одоо жишээ нь формула одоо уралдаа үзэж байгаад нөгөө гүйцэж байгааг харах юм бол те. Яг хойно яг ард нь дагаж явж байгаа л яг эргэлт төхөөд ирэнгуут нэгтэл руугаа бултганал гардаг штэ. Диараас онгойлгцсан хонос нь гүйцэж байгаа. За тэнгууд урд явж байгаа жолооч яаж болох вэ гэхээр одоо энийг одоо өгмөөргүй штэ. Одоо нөгөө slipstream өгмөөргүй одоо гүйцэгдмээргүй одоо хурдан явуулмааргүй байна. Тэгэхээр нэг ийм оролдлого хийдэг нь болохоор нэгтэл руугаа гараад одоо нөгөө slipstream-ээс нь салгах ийм оролдлогууд хийдэг. Тэгтээ уралдаанд одоо юу зөвшөөрдөг вэ гэхээр нөгөө юу яад штэ. Хамаагүй нэг л удаа хөдөлгөөн байж болно да. Олон ингэж юус ингэж яваад байж. Тэ ингэж одоо болохгүй тийм. Одоо бид монголчууд хэлэн байдаг. Зам дээр ингээл нэг нь төрүүлчихгүй ингээл хааж магаал тэгж болохгүй. Нэг л тий. Тэгээд энэ бас нэг ганц дүрм байгаа. Тормоз гიშгэх одоо зон байгаа штэ. 150 150 гэдэг их. Тий. Тийшээ ороод эхэлсэн бол тормозны юун дээр бол ингэж хөдөлж болохгүй. Яагаад тэгэхээр нөгөө хүн тормозоо гიშгэж явах үед дараад урд нь ороод хэмэл тэр угаасаа ямар ч хариу үлдэх боломжгүй шууд аваар хийх аюултай учраас тормоз гიშгэж байгаа зоонд одоо хамгаалтын хөдөлгөөн хийж болохгүй гэсэн. Тэгээ яг манай үст одоо уралдаа үзэж байгаа нөгөө weaving under наач ингээ weave хийгээд наач 2 удаа байраас альчлаа. Эсвэл наач торомзолж явахдаа тийм брейк зон дээр ингээд хөдлөөд дэшүүгээд жолооч нарт гомдлоод байдаг штэ тэ. Тэр нь болохоор яг энэ нөгөө нэг дүрмээ даахгүй штэ гэдгийг хэлж байгаа. Нэг удаа санаалдаг баха тий.
тийм. Нэг удаас нь болдог. Тэгээд black and white ингээд юу Тий. гэдэг те. Тэгэл хоёрыг аваад уралдаан саас. шууд тий. Аа Тэрнээс гадна бас яг нэг хитрхи их одоо араас нь удаан дагчаад тэгээд одоо энэ юу гэж байгаа шүү дээ. Зарим тохиолдолд одоо гарч ирдэг дугуйгаа хөрөх гэж гарч ирдэг. Тэг яг ардан дагаад яваад байхгүй. Дугуй тоормос хоёроо хөрөх гэж тоормос орохдоо. Тийм тэгээд нөгөө нэг уртлын ивинг маань бас ингээд та бүхэн анзаарсан бол ингээд 3 давхар юм үүж байна те. Зарим нь ч дөрвч байна уу. Тэнгүүт дунд нь ингээд ийм за хар өнгөртөл байдэнд ихэнх ингээд ийм чиглүүлэгч байна. Тэр чиглүүлэгчээр нөгөө дугуйроо уртлын хоёр дугуйных нь тоормосын юу рүү гэж жоох агаарыг бас ингээд одоо салгаж өгдөг. Тэгээд дугуйгаа тоормосны юуг хөрөхийн тулд. Тэгээс эн чинь уртлын винг чинь бас юу байдаг шүү дээ. Уралдааны дундуур бас нэг тохиргоо өөрчлөлтөх те. Одоо PT ихтэй. Тэр нь нөгөө юутай одоо жинтэй яваад нэ бензин багсангууд яаж өөрчлөх вэ гэдэг бүгдийг ер нь аль тохируулсан байдаг. Та бүхэн анзаарсан бол ингээд ийм Г хэлбэрийн ингээд нэг одоо түлхүүр адвер түлхүүр те. Түлхүүрээр гарч ирээд яг дугуй солж хоорн ингээд тк эргүүлээд газ юу вэ ингээд бас өнцгөн солиод байдаг. Уртлынхаа. За тийм байна. Энэ тэгээд яг зургнууд бол 2022 оны одоо regulation те. За машин байх хэрэгтэй гэсэн дүрмийн дагуу хийгдсэн машинууд. Тэгээд 26 оноос бол энэ DRS маань байхгүй болоод drag reduction system эргэж ирж байгаа юм уу те. Яг DRS гэдэг нэр нь байхгүй болсон ч гэсэн хойтлын wing нь онгоодог. Уртлын wing нь бас ингэж хэвтдэг. Тий. Болох юм билээ. Active aerodynamic тий. Тэр өөрсдөө тааруулах юм биш үү те бас. Тий. Тэрийг тэгтээ бас юу юм шиг л байсан. Тодорхой хэмжээнд л ашиглах юм байлаа. Бас дандаа ингээл эрэнгүүт ингээл солиод байхгүй. Яг нэг уралдаанд тэдүү удаач гэх юм уу нэг боломжтой үед солих нэг тиймэрхүү бас юм байх шиг байсан. Юу вэ штэ яг энэ DRS zone гэдэг шиг тэр нэг эсэргүүцэж байгаа энэ Z мод ингээд хэвтэж байгаа энэ X мод гэсэн тэгэнгуутаа нэг уралдааныхаа замыг ингээд ZX мод гэдэг ингээд хуваацсан. Одоо энэ дээр одоо энэ мод ашиглах боломжтой. Заавал ашиглана гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр бүр одоо нэг 2-3 зон байгаас бүр олон коноптой баг болж байна. Хайл хөрхийн ажил нэмэж наал гэсэн үг. Тэнгуутаа нөгөө уртлын салхи зүгчийнхаа нэгтлийн хэвтүүлсэн нэгтэл нь босоо явж байна. Бас тэгж байна. Үгүй яг өмнө тийм гарч исэн гэсэн. Тэгээ одоо хүмүүс яах нүггүй. Анх энэ DRS-ыг оруулж ирэхдээ 2008 онд туршаад тэгтээ туршихтаа артлын салхицч, уртлын салхицчин зүсгчэн дээр туршиж байсан юм бэл. Тэгээ practice дээр 2 удаа туршсан. Тэгээ багууд ингээд янз бүрээр туршаад нэг нь McLaren болохоор бүр ингээд зөвхөн нэгтлийн ингэж буулгацсан. Нэгтлийн босгоцсон. Тийм тэгэж янз бүрээр ашиглаа. Тэгээд айгу тэр нь айгу сонио харагдаад тэгэл яасан байлээ л дээ. Би юу хний ярилцлыг сонсож байна. Максийн ярилцлыг сонсож байна. Макс өөрөө ийм active юмд айгу дургу юм бэл. Би бол энэ эсрэг байна. Энэ бол юу яг ингээл харахад сонирхолтой болгоч гэсэн яг уралдаан талаас айгу аюултай гэлдэг юм шиг. Харин тийм эстэй аюултай гэдэг шиг бас юм л. Хүн андуураад ингээд юу яачих юм бол эн чин нэг хурд нэмэх биш эсрэгээрээ бүр нэг жолоодлого алдах юм аюултай. Нөхцөл үүсгэж. Downforce шууд алдчихвал тий. Тэг тийм ажиллагаа байсан. За тийм байна да. Тэгээд миний бэлдсэн юм гэдэг дуусч байна. Тулгаа мэдээж бас гоё мэдээлэл өглөө те сонирхолтой байлаа. Маш их бэлдсэн маань их цаг хугацаа гаргасан маань хүмүүсээс. Тэгээд тулгаагаас бас нэмж тодруулах зүйл бол бас бичээрэй, асуугаарай. Одоо ингээд та бүхний бичсэн комментээр үнслээд бид нар юм хийж байгаатай адилхан та бүхэн ахаад өөр сэдвээр ингээд те мэдмээр байгаа юм бичвэл бас яг адилхан ингээд авчирч чаднаа гэж хэлсэн. Тэгээ DRS-ийг нөгөө юу гэдэг чинь одоо нөгөө хиймлэр гүйц төрүүлээд байна гэд. Одоо үзэгчд гомдлоо тийм одоо жоохон хуучин үзэгчд одоо гомдлолтой шүү дээ. Тэр тал дээр тоор юу гэж. Үгүй яг надад бас юу санагдав. DRS мэрээс жоохон онцгой санагдаад байдаг шүү дээ. Яг мэдээж ингэ нэг инженер хүний нүдээр харахаар жоохон бас шудраг юм хийж байгаа байх л та. Ард нь одоо яг адилхан машинтай, яг адилхан машин. Мэдээж ингээл хоёулаа зэрэгцээл төрүүлж чадахгүй гэж бодъё л та. Тэнгүүт ингээл дандаа ингээл зэрэгцээл яваад байл уралдаан аягүй сонирхолгүй шүү дээ. Тэнгүүт ямар нэгэн байдлаар нэгийн жоохон урт тойн ингээд хурдан болохын тулд одоо нэг иймэрхүү юм хийгээд байгаа л. Одоо нэг уралдааныг сонирхолтой болгохгүй. Гана. Надад бол зүгээр санагдчих шүү дээ. Яг
хэрэгтэй ч юм шиг санагдаад байгаа байхгүй. Ер нь бол тий. Тийм. Одоо тэр чинь юу яаж байгаа шүү дээ. Яг 1 секунд гэсэн байгаа шүү дээ. Ерөөсөө ард нь орох юм бол биш 1 секунд дотор орно. 1 секунд дотор орохын тулд нөгөөт нь довтлон дээр алдаа гаргаж болохгүй. Нөгөөт 1 секунд дотор оруулахгүй тулд хамгаална гэл ерөөсөө байнгын одоо яалч сонирхолтой болж байгаа. Тэгээ надад л хэрэгтэй л санагдав. Гоё санагдав. Зайлшгүй байх ёстой л болчиход байна л да тий. Одоо ингээд машинууд яг дээр үеэсээ яг ингээд жоохон том болоод гүйцэхэд хэцүү болоод аэродинамик сайжраад нөгөө ардан дагахад хэцүү болоод байгаа болохоор тий. Тэгээ ялангуяа тэгээд ч нэг машинууд том болцсон болохоор зам дотроо багтахгүй яг өөрийнхөө хүчээр яг гүйцэтгүүлэлт идэг бол тий нөхөж ирсэн ч гэсэн одоо яг эргэлтэн дээр ирэхэд нөө нэг гүйцэтгүүлэх зайн байхгүй учраас DRS-тэй байж ижиг давуу талаа болоод нэг позишн болоод урд нь орох. Тэгэхээр DRS одоо байхгүй бол одоо бид нар бол бараг л quality үз дуусаад заа гэж бараг болох байна тий. Тийм шүү дээ. Энэ жил бараг тэгээд байгаа юм шиг. Тэгээд одоо ганасаас гоё юу ярьлаа л да нэг том болцсон учраас гээд 26 оноос машинуудаас арай нэг нарийнхан богинохон болчих тий. Жин бараг сүүлийн 15 жил анх удаага буурч байгаа тийм. Хүчээд ингээл байнга л нэмдэг байсан бол одоо энэ жилээс дугуунаас жоохон нарийнхан болж байгаа юм л тий. Нарийнхан. Энд дээр нэг юм хэлчих чам мартчих. Нөгөө нэг Ferrari-гийн зураг гаргацсан байжгаад нөгөө Enzo Ferrari-гийн нэг хэлсэн үг байдаг гэдэг. Aerodynamic гэдэг чинь мотор хийж чаддгүй хүмүүсийн л тоглоом байхгүй гэдэг нэг хэлчихсэн гээд. Тэгэхээр яг энэ дээр үед яг хүмүүс яг тийм нэг юм хүч юунд анхаарч исэн болохоос яг энэ aerodynamic сайн ойлгодог эсвэл нэг хүч зардаггүй байсан дээ. Тэгээ яг энэ моторын одоо regulation одоо сүүлийн үед баг моторууд нэлээд ойрхон болоод ирсэн шүү дээ. Тэгээ тэг тусам одоо ингээд улам энэ aerodynamic руу тэгэл бол бусдаар яаж машиныг хурд явуулах деталь тий одоо жижиг дургу тэгэлж байгаа. Юун дээр бас өнгөрсөн Газли чинь хэдэд 6 дарлаа. Юун аль уралдаанд 6 дарлаа гэж байна. Яг тэр уралдааны дараа Science бас ярилцлага өгсөн байсан шүү дээ. Газли бол баг Макларентай адилхан хэмжээнд одоо эргэлтүүд дээр иргэсэн. Гол дутсан юм зүгээр моторн дээр л алуулчлаа гэдэг. Тэр үуч бодлаа. Моторын хүч нэг 3 хорс павер ч юм уу Renault-гийн мотор угаасаа жоохон муу. Хэрвээ Alpine Макларенны мотортойсэн бол Газли бол бас подиумд өргөсөлдөх хэмжээнд дээр уралдаж байна гэдэг. Тэгэхээр нөгөө нэг аэродинамикийн давуу тал харагдаж байгаа хөөхтэй. Хэдийн мотор нь мууч гэсэн юугээс зүг тааруулсан учраас одоо нөгөө зүг тааруулсан. тохиргоо зүг тааруулсан учраас одоо тэднэртэй өрсөлдөхөд хэмжээнтэй ингээд уралдаад болоод байгаа. Тэгээ бас надад энэ аэродинамик дээр бас баг болгон харилцсан адилгүй тий. Бүгд өөр өөрсдийн одоо тусгай одоо өөрсдийн тийм одоо бүх одоо багуудын мотор өөр аэродинамик нь өөр тийм учраас бас дээр нэмээд тохиргоонууд нь өөр одоо бүгд өөр өөрсдийн тусгаалan одоо юу гэх юм өөрсдийн тохирсон бүх юмаа хийж тааруулаад тэгээ дав сужрыг яг ингээд зөв тааруулах юм бол тий ерөөсөө илүү ч удаач тааруул чадсан баг л хурдан байж чадж байгаа. Тэрнээс ер нь бол яг бүгд их ойролцоо нэг тийм ялгаа бол баг байхгүй шахуу тий. Тэрнээс жижигхэн деталь нэр л сайн байж чадах юм бол тэрүүрэл давуу байдал үүсгэж байгаа юм. Сая сүүлийн 2 квалидер одоо бид нар харлаа шүү дээ. Макс, Норрис, Пиастригийн хоорондын зүр 1012 моёр гэж тийм жижиг юм дээр гарч байгаа тий. За ингээд миний бэлдсэн баярлалаа. Сонирхолтой байлаа гэж. За дараагийн бол руу орох. За тийм. За 2008 оны Бразилийн Гран При. За энийг сонгосон хиндэ баярлалаа. Цогоодо баярлалаа. Тэгээд энэ бол 8 оны 18 дахь уралдаан буюу удирдлын сүүлийн уралдаан. Тэгээд энэ юугээр онцлог юм бэ гэхээр Хамилтон анхны авраг авч байгаа. Тэ. За тэгээд энэ маань Бразилийн Хосе Карлос Интерлагос гэдэг одоо бидний мэдих тойрогтор болж байгаа. Нийт 4.3 км урт 71 тойрог хийдэг. За ерөнхийдөө нэг 305 км урт одоо уралдаан болж байгаа гэсэн үг те. За тэгээд нийт 15 тойрогтой. Тэгээ ерөнхийдөө бас тийм эргэлттэй. Тэгээд эхний 1 2 дугаар корнерууд бол одоо 2 дугаар араа одоо ингээд старт финиш одоо эхлэх барай 2 маань нэлээд урт шулуун дээр явж хагаад 1 2 дугаар тойрог маань
нэлийн доошогоо 2 дугаар араан дээр иргэдэг. Буюу 100 км бараг иргэдэг. Одоо хурдасдаг. Тэнгүүтээ энэ дээр ихэнхдээ яагаад ингэ доошогоо ордог гэхэлэр дараа нь бас овоо урт шулуун эхэлдэг учраас аль болох доошогоо араагаа доошлуулж хүчтэй орж ирж хурдан авахын тулд тэгж ордог юм лээ. Хурдан байгаа тий. Хэрэглэндээ хурдан гарч ирээд тэгээд араагаа нэмж ордог. За тэнгуү 5 6 дугаар корнер болохоор 4 дугаар араа руу орж нэлээд хурдан одоо бид нар хэлдэг нэг fast corner гэж тий. Сүксүк хоромсгоо ордог. Тэнгуүтээ эргээгээд 8 9 дугаар тойрог болохоор буцаад 2 дугаар араа руу 100 та иргэдэг. Тэгээд эндээс гарч ирэнгүүтээ 12 дугаар тойрог буюу хамгийн удаан тойрог интерлагасын. Тэгээ гарч ирэнгүүтээ нөө одоо хаазаа шалан дээр нь тултал гişгдэг. Тэгээ барайнд орж ирдэг. Нэг ийм тойрог байгаа. За тэнгүүт энэ уралдаан эхлэхээс өмнө Хамилтон 94 оноотой, Масса 87 оноотой. Энэ хоёр одоо ингээд 7 оноо зүрхтэй. Тэнгүүт Феррари 156 оноотой, Макларен 145 оноотой. Ингээ 11 оноо зүрхтэй. Ерөөсөө хинж авраг болох боломжтой, аль баг нь одоо констракт аврах боломжтой юм биш. Тэгээд энэ үед нөгөө 10 онооны системтэй байсан буюу эхний 8 хүн л оноо авдаг. 10 8 6 5 4 3 2 1 гэдэг. Тэнгүүд энэ дээр юу болсон бэ гэхээр Масса уралдаанд тэрүүлээд Хамилтон 6 буюу түүнээс хойш байранд орох юм бол Масса аврах. Дээрээс нь нийт одоо авах боломжтой одоо багийн хувьд те авах боломжтой 18 оноогоо төрүүлээд 2-т ороод тэгээ 18 шүү дээ. Тэгэнгүүт Ферраригийн аль нэг хүн 6-аас буюу түүнээс дээш байранд орчих юм бол Феррари ингээд констракшн авраг авах. Ийм нөхцөл байдалд болсон юм. За тэгээд мэдээж энэ юу яасан байгаа. Хоёр уралдааны өмнө Масса одоо Хамилтон 2 угаасаа ингээд өрсөлдөд явдаг байгаа байхгүй аврагын төлөө. Тэнгүүд хоорондоо Японы Сузука дээр мөргөлдөд Хамилтон эргээд тэгээд хамгийн артлын байранд ороод Масса хэдий яг ингээд уралдаанд үргэлжлүүлсэн бас дараа нь өөрөө бас хинтээ хэлээ мөргөлдөд чин 7 дугаар байранд ороод 2 оноо аваад Хамилтон болохоор урагшилж чадаагүй 0 оноо авцсан. Тэнгүүт одоо нөгөө нэг хөвлөлийнхэн амир ярьж гисэн байхгүй. Хамилтон бараг чи мөргөөд ингэчгүй юм уу те. Масса ахиж ингэ завааруулж хариу үлдэхтэй бэлэн байгаараа энэ гэл нөгөө нэг British юунууд ч одоо ингээд дайрч эхэлж байгаа байхгүй одоо сэтгэл зүйн тоглолт хийгээд. Яагаад ингэж хийж байгаа гэхээр өмнө жил нь 1 оноогоор Хамилтон Райкн ялагдсан. Тэ штэ те. Яг ганц Райкн биш ганц Хамилтон ч Алонсо нийлээд 110 оноо Райкн авраг болсон бол 109 дээр Алонсо Хамилтон хоёр ингээд хоёрт орцсон. Тэгэхээр бас юу үстэй тий. Бас тий. Хоорондоо алдсны бас гай байгаа. За тэгэхээр ийм болсон учраас яг энэ төв давтагдахгүй тулд Хамилтоныг бараг л мөргөлдөө гараад тэгэл ингээл аварга авах нь нэг ийм яриад болоод яг мэдээж энэ хоёр үгүй гэж тэгэхгүй те. Ингээд шударгаар сайхан өрсөлдөе гэдэг. За тэгэнгүүт ерөнхийдөө юу байгаа нийт 11 баг тухайн жил одоо өрсөлдөж эхэлсэн. Харамсалтай нь улирлын дундуур Агури Honda, Супер Агури Honda баг санхүүгийн хүндрэлтэй учраас тэгээд гараад ерөнхийдөө 10 баг оролцсон баг. За тэгээ Ferrari, McLaren, BMW, Toyota, Toro Rosso, Red Bull, Williams, Honda, Force India гэдэг ийм 10 баг хооронд оролцсон баг. За quali дээр яг нэг онц сонирхолтой юм болоогүй. Гэхдээ яг Massa 1-т, Jarno Trulli 2-т, Toyota дээр, Raikkonen 3-т, тэгээ Hamilton 4-т. Ерөнхийдөө Hamilton бол бас боломжийн юутай. Байралтай. Тэгээ яагаад энэ ингээд ийм байралтай болсон гэхэлээ тухайн нөгөө нэг бензинээ хийж уралдаг байсан. Дөрөмтэй. Ямар дөрөм байсан гэхэлэр quali дээр орсон бензин одоо ингээд quali-д уралдсан шүү дээ. Тэнгүүт уралдаа эхлэх хооронд бензин нэмж идэг. Тэгэхээр ингээд сонголттой болчих. Чи уралдаан дээр илүү одоо бензин хийж алдахгүйгээр их бензинтэй quali-д оролцох уу? Эсвэл хөнгөн уралдаад гэхдээ уралдааны дундуур бензинээ нэмж хийх үү гэдэг ингээд ийм хүү сонголтууд байдаг гэсэн учраас ерөнхийдөө Massa бол бензин багтай хурдан явсан. Hamilton бол бас жоохон бензин ихтэй явсан баг гэж ер нь ярьдаг юм байлаа. За тэгээд
За уралдаан эхэлж байгаа. Уралдаан дээр яг нэг тийм амар аваар ослол их болоогүй. Тэгтээ яг сонирхолтой юм бас. За эхний гараан дээр бол ингэсэн байгаа. Бороо орох арай болоогүй байна гэж байгаа. Яг уралдаан эхлэхийн 1 минутын бороо орох гэсэн. Тэнгүүд нөгөө нэг стартер зогсож явахдаа багууд нэг дуугаа сольж өгсөн. Тэрэн дээр нэг хүн солиогүй. Тэгтээ хэн байлаа да. Солиогүй яаж байгаа. Тэгтээ ингээд formation lap дээр уусаа явж бүтэхгүй юм байна гэд. Тэгээд питлейн рүүгээ орж дуугаа солиод старт питлейнээс ихсэн. За яг старт ихэлсэн. Эхлээд яг нэгдүгээр эргэлтэн дээр бүгд байрлалаа хадгалаад үлдсэн. Гол нь юу яасан байгаа. Култ картын хувьд энэ уралдаан бол хамгийн сүүлийн уралдаан байсан. Одоо зодог тайлж байгаа уралдаан байсан. Харамсалтай нь култ карт Нико Росберг те одоо ирээдүйн бас авраг болох хүн араас нь мөргөөд тэгээд култ карт эргэж очингуудаа Казуки Накажима гэж мөргөөд тэгээд уралдаанаас гараа харамсалтай ингээд гоё ингээд YouTube үлдэх байсан чинь ингээд уралдаан жоохон онцгүй юм болсон. Сүлтэл юм. Карьер нь ослоор дууссан. За тэгээд дараагийн тойрог дээр Пике бас жолоодлогоо алдаад ингээд эргээд аваар хийгээд за тэгээд ингээд шууд safety car гарч ирж байгаа. За safety car гарч ирэхдээ явсаар гаад ингээд 5 дугаар тойрог дээр уралдаан эргээд эхэлж байгаа. Уралдаан ингээд эхлэх хооронд ерөнхийдөө бороо маань ингээд багасаад ерөнхийдөө зам бас гайгүй болоод тэнгүүтээ хамгийн эхэлж одоо энэ айгүй чухал бас юм байгаа. Физикал хамгийн түрүүнд яг safety car дуусаад 6 дугаар илүү лап дээр тойрог дээр слик хийсэн хуурайд байгаа. Тэгээд харж агаад багууд ерөнхийдөө за болж байгаа юм байна гэд энэ 11 дугаар тойрог дээр ерөнхийдөө ингээд дугуйнуудаа сольж өгсөн. За тэгээ ингээд гарч ирэхэд Масса 1-т, Vettel 2-т ороод Алонсо, Raikkonen, Fisichella, Trulli Hamilton бүр 7-т орж ирж. Нөгөө нэг Питер удаад урд хойноо оролцоор байгаа юм болчихж байгаа байхгүй. Тэгээд яг энэ байдлаараа дуусах юм бол мэдээж Масса аврах болчих. За тэнгуут Hamilton яах ёстой вэ? Урагшаа дайрах хэрэгтэй болж байгаа. За тэнгуут эн чин 11-р тойрог дээр солиод 12 дээр бол яг Trulli-г бол айгу хурдан гүйцсэн. Trulli угаасаа ингээд жоохон нөгөө нэг хуурай зам нойтойс учраас нөгөө сликтэй жоохон жолоодлого халдаад тэгээд чавч. Хамилтыг айгу урд оруулчих. Тэгэнгүүт физикалаа чинь нөгөө хамгийн өмнө дуугаас олчихсон. Дуу нь айгу гоё халтсан, ажиллаад эхэлсэн. 12-оос 18 дугаар тойрог хүртэл Хамилтон гүйцчихдэггүйсэн. Урд нь орох гол яхахлаар хамгаалцдаг. Тэгээл жоохон тасарчдаг. Ерөөсөө ингээд гүйцэж өгч чадахгүй. Нилээн юу болсон? Одоо хүч энерги зарцуулсан тийм. За тэгж явж байгаад 18 дахь тойроод гүйцэж эхэлж байгаа. За тэгэнгүүт 18 за 19 20 20 гэд энэ дээр болохоор юу болсон гэхэлэр Масса 1-т, Vettel 2-т, Alonso 3-т, Raikkonen 4-т, тэгээ Hamilton 5-т, тэгээ Clock орж ирж байгаа. Toyota-гийн нүдгэн хэсэгчтэй. За тэгэнгүүт Clock бас нэлээд хурдан байгаад Hamilton-ыг бас гүйцэж гээд жоохон аюултай болж эхэлсэн. За тэгээд энэ дээрээс ихсүүлээд одоо нэг хуурай дугуйнууд маань гоё ажиллаж эхлээд Massa fast хийж байгаа, Vettel fast хийж байгаа, Massa fast хийж байгаа, Vettel fast хийж байгаа. Ингээд ерөнхийдөө нөө дугуйнууд нь ажиллаад ерөнхийдөө ингээд уралдаан айгу сонирхолтой болж эхэлж байгаа. Тэгэнгүүт юу болсон бэ гэхлээр Макларны нөгөө нэгч Кавалайн нь бүр 9-т яваад байгаа. 9-т яваад байна гэхэлэр нөгөө нэг юу алдчих эхэлж байгаа. Нөгөө нэг construction авах чадахгүй болох гээд байдаг. Тэнгүүд Hamilton маань 6-ад яваад байдаг. Одоо нэг хоёулаа нөгөө нэг авраг хам гэжсэн хоёулаа алдах гэдэг ингээд нэлээ юм ширүүн өрсөлдөөн болж эхэлж байгаа. За тэгээд ингэж явж хагаад 40-р лап дээр Hamilton Alonso 2 одоо нэг дугуйгаа солих пит хийж байгаа. За тэгээд дугуйгаа солио гараад ирсэн чинь Hamilton 6-ад гараад ирж байгаа. За тэгээд нэг урдаа ороод ирлээ шүү дээ. 7-ад байсан хүн чинь бас питээр урд ороод. За тэгэнгүүт урд нь хийн байсан гэхэлэр Raikkonen нэг стоптай. Одоо мэдээж Raikkonen одоо дахиад пит хийн гэсэн үг те.
Тэнгүүд Масса, Vettel, Alonso энэ хоёр бол Ализен 2 орцсон. Ковалайн нь болохоор 1 стоптай бас орно гэсэн үг. Хамилтон бол 2 дахь хийцэн. За ийм байдалтай болохоор Хамилтон ерөөхдөө за ингээд P5 руу ороод ирэх юм байна гэдэг ийм бодолтой явж ирж байгаа тийм. За тэгээд Ковалайн нь Хамилтон 2 юу яагаад P хийгээд за Хамилтон 5 руу ороод ирж байгаа. Тэнгүүт энэ дээр нэг юу болсон гэхлээр clock за 44-р лап дээр Raikkonen P хийгээд тэгээд 4-р байралд ороод ирж байгаа. Хамилтны урд ороод. Хамилтон 5-таа үлдчихэж байгаа. За тэгчээд Тэндээ одоо дахиад бороо ороод эхэлж. Тийм дахиад бороо орж эхэлж. Яг юу дуусахын өмнө за нэг 10 лапын өмнө бороо орох юм биш үү гэд. За тэгээд Vettel 52 дугаар тойрог дээр P хийгээд тэгээ гарч ирэхдээ одоо хиний Хамилтны ард гараад ирж байгаа. Хамилтон одоо P4-өөр орчих. Одоо бүр яг аврах бололтой болоод. За ингээ яваад исэн чинь Торо Россо тухай нөө Ferrari мотортой байсан. Бас сайн мотортой байсан. Одооных шиг нэг юм жоохон сул баг байгаагүй. Тэгээд Vettel ч одоо нэг Хамилтныг гүцэх гэтэрсэн. 2.2 секундын зайтай байсан бол нэг тойргийн дараа 1.7 болоод ингээд шууд барьж эхэлж байгаа. Тэгсээр байгаад 63 дээр Vettel Хамилтныг гүцэж байгаа. Хамилтон 6-аар ороод. Одоо нөгөө нь юу байхгүй болчихно. Авраг авах боломж байхгүй болчихно. Яг энэ байдлаараа тусвал. За за ингээд 65 дугаар юун дээр одоо нөгөө бороо орж эхэлж байгаа. Тэгээ хамгийн түрүүнд Heidfeld одоо борооны интермедиат дугуй хийгээд за тэгээд 66 дээр Ferrari, McLaren хоёрчсан бүгдээр ингээд гэл дуугаа солиол одоо нойтон дугуйнууд хийж байгаа тийм. За 67 дээр Massa P хийгээд Massa угаасаа нэг урд тасарсан байсан учраас P хийгээд гараад ирсэн чинь урдаа гараад ирсэн. За тэгэнгүүт 68 дугаар тойрог. За 68 гэдэг маань одоо 3хан тойрогийн дараа уралдаан дуусгаад байна те. Тэгэнгүүт энэ дээр нэг юм болсон гэхэлэр одоо нэг clock баг. Toyota-гийн clock дууга солиог. Одоо нэг борооны биш нэг хуурай дуутай явуулсан. За тэгэнгүүт Vettel Хамилтныг гүйцээд урд нь орчиж байгаа. За тэгэнгүүт Хамилтон жоохон ингээд Vettel-ийг гүйцэх гээл явж байгаад одоо дараа л юм байгаа байхгүй юу? Clock, Vettel, Hamilton гэдэг. Hamilton 6-ад яваад байгаа тий. Тэгээд 69 дэх тойрог дээр Hamilton яхаа Vettel-ийг гүйцэж байгаа. За ингээ 2 тойрог шүү дээ. За ингэж явсаар байгаад 71 дэх тойрог. Одоо уралдаан дуусчих шүү дээ. Тэгэнгүүт Massa ингээ барайнд орж байгаа. Нилээн тасарсан байсан байхгүй. Барайнд орж байгаа. Тэнгүүд одоо ингээд Массагийн нүд баярлалаа. Дарааг авраг авчлаа гэж Ferrari тэнцээ баярлалаа. Хамилтон энэ ингээл за ингээл юм дуусчлаа. McLaren-ых. За тэгэнгүүт юу болсон бэ гэхлээр нөгөө clock ч нөгөө нэг хуурай дугуйтай. Жоо нойтон зам дээр ингээд сандраад тэгээд 71-р тойргийн хэдэх хэрэгэлтэн дээр үлээ. Сүүлээс 2 дахь хэрэгэлтэн. Яг хэдхэн секундын барай хэдхэн секундын өмнө ерөөсөө гүйц төрүүлээд тэгээ одоо алдартай дэвшлэг өгд юм билээ. Массаг ингээл баярлаасан Ferrari-г өө болоо ялагцсан ингээд аав штэ тий. Юу яриад байгаа юм бэ гэд. Тэгээ ингээд Тэс чинь дуучна Никол Шварценеггер гарч ирэхэд төс. Ваа baby гэдэг. Тэгээд нэг галзуу уралдаан болсон. Ерөөсөө 69-өөс 71 2хан тойргийн дотор ингээд бүх юм оронгоор ирсэн. Тэгээд Хамилтны ингээд анхны авраг авч байгаа. Clock-оос бол дууга солиогүйгээс болоод тэгээд бас гэхдээ яг хэрвээ clock солих гээд орсон бол мэдээж яг урд нь орох лээсэн байж магадгүй л баг. Тийм үү. Тийм. Энд чинь яг бүгд одоо наад байгаа хүмүүс чинь бүгд солилцсон ганцхан clock солиог байсан юм шүү дээ. Бүгд pack гэдээ ороход pack гэдээ орцсон. Clock хойно явж исэн гинт нөгөө нэг солиог болохоор урд ороод ингээд дунд нь зайжилж байгаа. Тэгээ нэг юм бас албаар гаргасан гэдээ бас тэгээд л ч тий. Тэ ер нь сүүлийн хэрэглэн дээр аюуд сони юм дээр алдаа гаргаад барыг тэр чинь зургтын одоо юу гарцсан гараагүй шүү дээ. Ямар алдаа гарсан. Тэгсэн чинь гинт Хамилтон төрүүлж урд нь ороод тэгэл 5-д ороод ирчихсэн. Тэ ер нь бол тэгсэн.
Яг ингээд уралдааны нөхөд харж байхад яг клок гүйцэж гардаг. Юусэн харагддаг ш. Тэгсэн чинь нөгөө баярлж байгаа юу гаргаж байгаа л тэгэл. Ус сүүлийн 2-3 төрөгдөө тэгэл за Хаймилтон ингээл 6 доо орчлож удсан л гэлгүй. Тэгсэн чинь тэр цаанд клок замаас хальт гараад орд юм шиг байна. Тэрэн дээр нь л гүйцэрлүүлсэн юм шиг. За тэгээ Хаймилтон авраг аваад Масса хоёрт ороод тэг яг Феррари авраг аваад. Масса яг өөлөд гардаг тийм бүр яг өөлж гарчсан. Яг нь юун дээр ярилцхан дээрээ тэгээ өөлөө яриад гэлээ. Заах нь л ингээл уралдааны нэг хэсэг гэл. Гэтэ одоо энэ улиралтай холбогдлолтой бас юу Массач одоо шүүхтөгчөд байгаа шүү дээ. Сингапурын уян дээр л үү те. Албаар Пике албаар яадаг. Тэгээд Алонсог нэг төрүүлдэг те. Нөгөө тушаалаа аваар идэг юм шүү дээ. Crash Gate. Тэгээд энэ өмнөхдөр чи одоо яа тэр юу Алонсо Хамилтон 2 Райкон хожигддээ шүү дээ. Тэг чи нөгөө өмнөх нөгөө Макларен Феррари хэрэгээс болоод хоорондоо тохирсон одоо хэрэглэм шиг байлаа л дээ. За яг одоо ингэ авсан гэж болно. Гэхдээ юу хоёр төрүүлэхгүй шүү. Макларен авраг авахгүй шүү гэд. Тэг Райконыг урдаар болсон гэж ярьд юм байл шүү дээ. Бас нэг уралдаан дээр яг хоёулаа DNF сүүлийн хэдэн уралдаан хоёулаа албаар DNF болж гарч мараад дуугаа солихгүй явж байгаа дуугаа дуусгадаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар тэгэж ясараад наач нь бол Формула 1-ийн одоо хамгийн том хэрэгүүдийн нэг шүү дээ. Тэгээ тийм болохоор хизээч яг ил ярдгүү гэхдээ ер нь бол хоорондоо тохирсон тохироо нь бол тэр байсан гэдэг юм лээ. Заавал Феррари авраг авах хэрэгтэй. Макларен авраг авч болохгүй гэдгээр тэр албаар тэгэж гарч ирсэн гэдэг юм чинь. Тэгээ Райкон ер нь л авраг авсан юм шүү гэж тэгжиж лээ. Бас энэ талаар бас манай 7-8 дугаар дээр ярьсан байгаа. Манай үзэгчд эргүүлээд шинэ үзэгчтэй байвал Spygate-ийн талаар бас судалж байна. Хамгийн том эргүүлэл нэг те. Өнгөрсөн жилийн хин хоёрын нөгөө Massa Clock хоёрын бас нэг бичлэг орсон байсан шүү дээ. Clock-ийг ч одоо ер нь Бразилд очиход бүр хэцүү болсон юм шүү те. Үзээ ядаад одоо Massa ч өөрөө Бразил хүндээ Бразилда сүүлийн уралдаанд төрүүлээд авраг аваад яах гэсэн. Кино юу гэсэн ч те. Герман нөхөр орж ирээд. Тэгээд Бразил руу очиж чаддаггүй лөө те. Айгаад айгүйх нөгөө амь насны занал хэл юм уу ирээд. Хэцүү лүүтэй явуулсан Бразилчтэй тийм. Тэгээ нэг бичлэг оролцсон хойлоо. Нэг ингээд уулзаа заах шиг ингээд Clock нь болохоор би албаар тэгээ мэн зүгээр л суугсан байгаа нь тэргээ. Маса за би ойлгож байна гэдэг. Гэтэ яг тухайн үед л надад айгүй хэцүү ингээд байсан. Одоо бодоход яг та тэгэл. Хүмүүс болохоор нөгөө Clock байжгаад өөрөө зүгээр орчих юм дээр албаар нөгөө Massa дургу болохоор тэр чинь өмнө бас нэг осол мослуулжсэн юм да бас нэг жоохон түүхтэй юм. Тэгээд тэрнээс болоод угаасаа төрүүлүүлэхгүйгээд яачлаа гэж. Яг тэгэл тийм байдаг хөө. Юун дээр ч гэсэн тийм байгаа л шүү дээ. Хөлн бүгд дээр ч гэсэн тийм байгаа шүү дээ. Одоо алдартай Италийн юу байгаа? Лацо Ромо хоёр байгаа шүү дээ. Лацогийн фанууд бүр итгэдэг. Бид нар авч чадахгүй Ромо авч яхаар зүгээр яач гээд. Бид нар одоо тий хожигдоход бэлэн байна гэдэг. Тийм нэг үзэн яддаг тий. Ром л авахгүй байвал бид нар одоо хожигдоход бэлэн байна уу гэдэг. Тийм тиймэрхүү одоо яг одоо спорт бус ч гэсэн ингээд цаагаараад юм байдаг л. Бүх юм дээр цаагаараа карман явдаг өхөө гэж. Өнөөдөр одоо тэгэл Арсеналыг дөрүүлүүлэхгүй л Тоттенхэм манад. Хэвтээд хэрэгтэй. Бас юу гэж нэг сүүлд Анчлоттой Челсиний авраг авсан да. Нэг амар авраг авдаг шүү дээ. Баахан гол хийж. За. Тэрэн дээр чинь манайтай чинь Манчестер Юнайтед өрсөлдөж исэн. Тэгээ сүүлийн авраг авах уугүй нь ер нь бол Юнайтедтай. Тэгж яхад авраг авах уугүй юу гэдэг ер нь бол яг гол тоглолт нь Ливерпултэй Анфилд болсон байхгүй. Тэгээд нэг. Тэгэхээр тэгсэн чинь эднийд тоглосон чинь манай хожих юм бол ер нь бол авраг олчих гээд байдаг. Нэг оны зүрхтэйсэн байхгүй. Одоо Манью Челси хоёр. Тэгсэн чинь манай Жерард арагшаа пас өгөөд хаалгачтай пас өгч явахдаа нөгөөт нь Дрогба очиж аваад гол хийгээ. Тэгээд ер нь бол тоглолт ойлгомжтой. Тэгээд тэр үед ярьдаг байсан. Угаасаа Манюг авар тий хоёр улааны өрсөлдөөн Английн аваргын тоглолт гээд хоорондоо баян яд. Бараг адилхан 17 байсан үгүй юу? Тэр ч хэдэн оноос юм бол. Тэгчээр ойролцоо тий. Юнайтед урд байсан. Тэгээд Манчестерыг авраг авахгүй тулд хожигдлоо гэдэг. Яг албаар бишлэх л да. Тэгтэл ер нь цаагаараа нэг тийм байдаг тий. За баярлалаа. Гоё байна маш.
Тэгээ шүү дээ. Бидний одоо яг миний л анх яг формула үзэж эхэлж байхад л яг болж исэн үйл явдал шүү дээ. Ер нь бол яг формула гэдэг юу юм гэдгийг одоо сонсож байгаа Филиппе Масса Хамилтон гэл. Залуу нэс тэгээд хойч хэлгээд ингээл зүгээр л харж үздэг байсан шиг ингээд цаад нарийн утгын ойлгохгүй шүү дээ. Тэгэл энэ баярлал энэ бол за чи ялчлаа л. Цаанаа нэг ийм трүүли ингээд жоохон юм хийцсэн юм шиг мэдэхгүй байгаа юм чи. Тийм шүү дээ. Хамилтон гэсэн дээр нэг баг юугаар нь мэдчихэж байгаа юм чинь. Эхнэрээр нь мэдчих. Нөгөө Пускатоос дооч юм дээ. Дээрс нь нийт юм энэ واخгүй нөгөө нэг Монголд формулын чинь үзэх ганц боломж нь CC5 байсан. Хятадаар. Яг ойлгооч тээ. Зүгээр үзэхээс шүү дээ. Юу яриад байгааг нь ойлгохгүй. Мэдээлэл байхгүй. Мэдээлэл байхгүй. Тэгэхээр бас тийм учиртай л байна. За. Сүүлийн нэг юу яачих вэ? Нөгөө юу яатсан байсан? Ferrari яагаад удаан байгаад байна гэдэг. Тэрэндээ нэг ганц хоёр юм ухсан юм. Тэгээ яг нэг юм одоо Ferrari-гийн фэнүүдтэй ингээд тайвшруулж хэлэхэд ер нь бол ингээд эхний эд уралдаанд дандаа л муу эхэлдэг. Санаа зовлдог. 23 онд одоо жишээ нь Constructed 4-р байранд л байсан. Одоо 1-р байранд байгаа Red Bull-аас 26 оноо дутуу. 2004 онд Constructed-ийн 2-т байсан тий. Нэгт байгаа Red Bull-аас 4 оноо дутуу ч гэдэг юм тий. Одоо болохоор 4-р байранд яг нэгт яв багаас 35 оноо дутуу. За энэ бол нэг тийм сүртэй юм биш. Барьж авах боломжтой. Яагаад энэ ингээд ихтгэл төрүүлээд байгаа гэхлээр бас өөр нэг хэлсэн байгаа. Яг уралдаан дээр бид нар нэг 0.2-оос 0.3-ын л ард яваад байгаа. Хэрэгтэй нэг одоо лапар л ярьж байгаа шүү дээ. Энэ бол тийм их биш. Энийг зүгээр яаж нөхөх вэ гэхлээр ингээд нэг шийдэл байхгүй шүү дээ. Ингээд за нэг юмыг өөрчлөө шууд машин гэл 0.2-оор хурдан болно гэсэн юм байхгүй. 0.0-ны 5-аар 0.6-аар гэдэг 2-3 юм ингээд нэмжиж нэг 5-10 юм нэмжиж энэ чинь 0.1-ээр хурдан болгож байгаа. Тэр юм л бид нар олох хэрэгтэй. Тэрний төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр нэг тийм юу гэдэг чинь нэг стакан тал дутуу байна уу, тал дүүрэн байна уу ч гэдэг шүү дээ. Одоо тэгэхээр манай стакан бол тал дутуу байгаа. Дээр нэмэх одоо боломжтой байгаа гэсэн тиймэрхүү хариулт хэлсэн. За энэ дээр тэгээд ингээд хот үзэхлээр Ferrari юун дээр алдаад байна гэхлээр одоо нэг хят дээр одоо жишээ нэгээд хоёр машин хоёлаа хасагдсан шүү дээ. Тэрний нэг юм гэхлээр машины өндөр зүв таараагүй байна гэдэг. Түрүүн тулгаа тайлбарсан аэродинамик л байхгүй те. Нэг Venturi түнэлээ ингээ хийх гээд хитрхи доош нь татцсан чинь нэг ёроолоо идээд байна. Хитрхи дээшээ олохчлаа нэг юу байхгүй болчиход байгаа. Downforce алчаад байгаа. Тэгэхээр энэ нэг нөө тунг тааруулж чадахгүй. Одоо энийг л олох одоо нэг том ажил байгаад байгаа. За тэгээд дээрэс нь нэг suspension буюу нэг одоо амортизатор байгаа. Энэний одоо ганц юм нэхлэн артлын амортизатор бол нэлээд тийм уян хатан байдлаар энэ жилээр шийдсэн юм шиг байна. Тэгэхээр нөгөө нэг одоо хэр их бензин хийсэн ч гэдэг юм уу, хэр их нөгөө нэг эргэлтэн дээр downforce тааруулсан шалтгаалаад нөгөө нэг машин маань хит одоо тооцоолгоогоос болоод хит хитрхи дээшээ доош ингээд тэр бас юу вэ ингээд нөлөөлөд байгаа. Тооцоон дээр нарийн одоо алдчихад байгаа юм уу да. Тэр мэрийгээ бас тооцож ирэх хэрэгтэй гэдэг. Нөгөө нэг бас ярьсан юм болохоор түрүү тулгаа яриадсэн шүү дээ бас хоёр нисгчийн маань ингээд машин барих арга барил нь хоёр өөрлөлдөж байгаа. Тийм болохоор машинаа цаашаа яаж хөгжүүлэх дээр ингээд жоохон санал зөрөлдөд. Одоо энэ дээр бас юу нэмээд ярих нөгөө нэг Хамилтон энэ жил яагаад ингээд жоохон Леклерийг бодвол нэлээд хойно байгаад байна те. Одоо бус багуудыг харуул хоёр нисгчийн хоорондын зөрүү ингээд барайнд орохлоор 30-30 секунд нэлээд хойно ингээд Хамилтон ард ирээд байгаа. Тэр нь юутай холбоотой гэхээр Хамилтны одоо нэг машин барих одоо арга барил нь шал өөр багт. Харин тийм. Нэг юун дээр ингээд энэ амар харагддаг вэ гэхээр Хамилтон гэдэг юм аа л да. Тоормслолтой нэлээд тул тоормслоод understeerтэй. Тэгэхээр understeer юугаар нөхдөг гэхээр одоо артлын бүхс одоо артлын машиныхаар нөхдөг. Одоо ингээд дутууд тулж ирээд хүчтэй тоормс дараад жоохон дутуу эргүүлээд тэнгүүд артл нь маань ингээд өөрөө ингээд жоохон шарвж орж ирээд эргэлтээ гүйцээж нөхөж өгдөг. Тэгж хийдэг. Тэнгүүд одоо миний түрүүн хэлжсэн артлын одоо амаржийн нэг одоо уян хатан учраас Хамилтон тийм юус ажиллахгүй байна.
Хамилтон юунд дуртай гэхэлэр артлын одоо амортизатор ч үгүй та артлын одоо машины бүхс нэлээд хатуу ерөөсөө stiff гэж яриад байгаа л дээ ингээд solid ингээд хөдөлгөө тийм байж ич одоо Хамилтон нэг жолоодлогоо одоо тийм жолоодо сурцсан. Дээрэс нь нэг юм нь болохоор би түрүү ярьжтэй нэг брейк буюу торомсны одоо систем шал өөр. Carbon Systemics гэдэг Mercedes, McLaren ашигладаг. Юунд болохоор Brembo ашигладаг. Хамилтон хизээш нөгөө нэг мотороор тормоз аавна гэдэг юм хийж байгаагүй. Тэгээ би энэ дээр зурган дээрээс хараал нэг Ferrari, Mercedes хоёрыг ингээ харьцуулахлаар Ferrari дандаа наан тормоз авч иж тэгээд нөгөө моторын эргэлтийн юугаар торкийг бууруулд нэмэлт тормоз аваад тэгээд эргэдэг. Mercedes яг тулж ирээд тормоз аваад тэгээд эргэдэг. Нэг ийм ялгаа байдаг. Тэгэхээр одоо Хамилтон бас одоо өөрийнхөө арга техникээ солио гэд яриад байгаа ч тийм толбогдолтой. Мэргэжлүүс яриад л дээ. Одоо Хамилтон сайжруулахын тулд машиныг өөрчлөх шаардлагатай болдог. Тэрүүгээрээ Леклерийг хойшин татна. Леклерийг сайжруулах гэхлээр яг тэр шийдлээ олохгүй байгаад байдаг. Тэнгүү тэр хооронд нь Хамилтон орчлоод. Тэгвэл аэродинамик шүүлчихэд байгаа байхгүй яг драг юу яг тэр яаж тунгийн тааруулах вэ гэдэг. Юун дээр аль нь юун дээр л практис дээр яг Хамилтон Адами хоёрын яриа байт юм лээ. 10 метрийн өмнө торомслоо 10 метрийн өмнө торомслоо. Тэгвэл чамд нэмэртэй гэдэг. Нөгөө хүний сурцсан юм гэдэг тавигдахгүй байгаа байхгүй. Тулж ирээд торомс авдаг юм ерөөсөө. 10 метрийн өмнө торомслоо. Тэр айгуу тийм үзүүштэй яриа болсон юм лээ. Тэгэхээр яг ингээд машинд бүх юм буруу байгаа дат бас биш. Зүгээрээс Хамилтны арга барил нь бас машинда таарахгүй байгаа юм бас юм байна. Thanks. Тэгээд моторын тоормос чи юу гэсэн? Одоо моторын тоормос ингэж дарахад 2-оос ер нь ойролцоогоор 2G метрхээр хэмжээний мотор тоормсолдог гэсэн моторын тоормос байна. Тэгэхээр тэр чин бас одоо хизээч өмнө одоо юу гэдэг юм одоо Mercedes-ийг хараа баг байж магадгүй шүү дээ. Нэг моторын тоормос хэрэглэдэг болохоор тэрийг мэдэхгүй. Тэгэхээр тэр чин хүртэл хүнд өөр мэдрэмж өгч байгаа шүү дээ. Нэг одоо юу гэдэг юм өөрт итгэлтэй байдал нь алдагдуулж байгаа байхгүй. Машинаа мэдрэх байдал нь өөр болж ирж байгаа тийм тоормсолт нэг. Юун дээр би тайлбарлаж өгөхөөр моторын тоормос гэж юу хэлээд байгаа гэхээр одоо эргэлт рүү ороод тоормос гიშгээд тэнгуүтээ нөгөө нэг араага буулгаад бас нөгөө моторынхаа юг хүчийг нэг одоо ингээд багасгаад тэгхгүйгээр одоо ингэж тэгдэггүй болохоор нөгөө нэг тоормос дарсан ч гэсэн мотор чи өөрөө ингээд нэг хааз өгөөд машины ч урагшаа ахаад нэг явуулчихдаг байхгүй. Тэрэн дээр нөгөө нэг ингэж тохиргоогоо ингэж хийж чадахгүй байгаа учраас одоо энэ юун дээр харагдана. Би зурган дээр ячаа. Хамилтны одоо ингээд эргэлтэн дээр орохдоо ингээд 2 торк лөө ингээд илүү ингээд моторынхаа юу нэг өсөрч харагдаад байт юм бэл эргэлтэн дээр. Тэгэхээр тэр хүн нөгөө юугаар тааруулж чадахгүй байгаа юм л. Тийм л юм тийм. Моторынхаа эргэлт торкийг тааруулж чадахгүй байгаа. Тийм болохоор нөгөө эргэлтэнд орохдоо ингээд жоохон төр ингээд цаашаа эргэж орчиход байгаа байхгүй. Ингээд наанаа ирэх хэрэгтэйсэн жоохон цаашилж эргээд тэгээд нөгөө сүүл тоормсоо сүүл дараагаа булгаас уртсан юм байна л да тий. Тэн дээр таарч чаддаг учраас гээд ингээ яг юун дээр харагддаг юм билээ л дээ. Телеметр тэр бүх юм харагддаг юм лээ. Тэрийг уншаад харж чаддаг бол бас юм байна. Окей. За. Сүүлийн асуулт чинь McLaren-тай холбоотой л үү тий? Яга хурдан байна гэсэн юм уу? Тий. Тийм шээ. За, тэрэн дээр юу гэж чинь тулгаа. Бас яг Ferrari ингээд нэг юм засаад яачихгүй шиг бас бүх юм сайн байгаа хэл та тий. McLaren-ы нөгөө бид гур бас өмнө хэлэлсэн хамгийн гол юм нөгөө дугуй гэдэг байгаа ш тий. Дугуйлагдaltaд багтай. Тэгэхээр тэр нь зөрүүлээд нөгөө уралдаан дээр хурдан байгаагийн шийд. Quali дээр хурдан байгаа нь бол бас л тэр нэг юу одоо чинь сая Saudi дээр яасан штэ top speed айгу баг Piastri Norris 2 те тэгсэн мөртлөө Quali хадаа хамгийн хурдан цаг игээд те. Тэгэхээр хамаг гол цагаа бусад машинтай харьцуулахад нөө эргэлтэн дээр илүү давуутай идээд байна. Илүү гарч ирээд байна гэдэг. Нэг ийм графис шүү дээ. Одоо down force ийшээгээ ихтэй тэгсэн мөртлөө top speed ингээд ийшээгээ тэгсэн чинь Piastri ганцаараа энэ доор бичдэг. Top speed байхгүй down force амар ихтэй тэгсэн мөртлөө ингээд амар их цаг хийцэн. Сайн цаг хийцэн. Тэгэхээр нөгөө нэг
downforce их байна гэдэг чинь эргэлттэй хурдан эргэнэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамаг давуу юм эргэлтэн дээр хийж гэнэ гэсэн. Ferrari юун дээр анхаарлаа яадаг гэхээр нэг шолон дээр топ спидтэй анхаарлаа өгöd. Тэгээд нэг удаан биш дунд зэргийн low speed шиг mid speed corner дээр хамгийн анхаарлаа өгч байгаа. Тэгээд энэ нь юун дээр ингээд алддаг гэхээр нэг удаан ч юм уу эргэлтэн дээр аягүй цаг алддаг. Тэрийг хийчихдэг байна. Тэрийг бол McLaren бол гой хурд эргэждэг байна. Тэгэхээр одоо хин хаана яаж машинаа ингээд чиглэлээр хөгжүүлсэн аль нь илүү давуу гэж бодож ийн гэлээ тэрэн дээр л ялгаа. Тийм тэр нөгөө манай эцэгт бас ухраагаад зэх юм бол 25 оны машин одоо юу өөрчлөгдсөн бэ гэдээ бид гоор бас дугаар хийсэн шүү дээ. Тэгээд ганаа нөгөө McLaren дээр ярьжсэн нөгөө anti dive уртлын suspension-ы нөгөө geometry-г тэр чигээр нь одоо энэ жил өөрчилсөн. Тэгснээрээ нэг давуу тал нь aerodynamic-ийн давуу талтай. Дахиад нөгөө давуу тал нь болохоор нөгөө нэг тооромжлоход нөгөө anti dive машин урагшаага ингээд хамрын хонхоох нь одоо урагшаа унах нь арай бага болгосон гэсэн шүү дээ. Тэр болгоно л одоо тэр эргэлтэнд орох давуу тал үүсгэж байгаа юм байна. Бас нэг сонирхолтой нэг юм харсан нөгөө юу юм бэл. Уртлын нөгөө wishbone гэдэг нөгөө өрүүлний нөгөө гар байна шүү дээ. Нөгөө машин дугуй эргүүлж байгаа. Тэр нь болохоор бусад машинуудын хувьд бол яг ингээд нэлээд перпендикуляр хавцаа дугуйтайгаа ингээд түлхэж байгаа нь. McLaren-ых болохоор ингээд бүр ингээд хойноос ингээд wishbone-ууд нь гарч ирж байгаа. Одоо чинь ингэх юм уу да Ferrari-гийнх одоо нөгөө нэг ийм одоо дугуй одоо энэ усны сав байлаа гэхэд ингэж нөгөө wishbone-ууд нь барьж байгаа. Тэгээд энэ одоо уртлах юм бол McLaren болохоор бүр ингэж барьж байгаа. Хойноос дугуйгаа барьж байгаа. Тэгээд энэ нь ингээд ийм хавтгай ийм гадаргуу үсгээд тэр нь зөрүүлээ тэр нөгөө aerodynamic-т нь давуу тал үүсэж байгаа. Тэгээд энэгээр юу алдаж ийнэ вэ гэхээр өрүүл нь бүр тулаад ингээд эргэх одоо ингээд диаметр нь жоохон багасж байгаа. Тэгээд бас дууртлын дугуйгаараа юм мөрөхөд ингээд нөгөө салж эвдрэх ингээд эрсдэл айгүй их болж байгаа. Их болж байгаа. Харин нэг холоос ингээд нөгөө дугуйгаа залуурдаад байх бүр хойноос. Тэгээд жижигхэн юм өрөхөд эвдрэх магадлал. Эвдрэх магадлал айгүй өндөр болж байна. Тэгэхээр яг цэвэрхэн уралдах хэвээр. Тэгтээ тэрний давуу тал нь нөгөө нэг юм хойноос энэ хавтгай гадаргуу тэгээд тэр нөгөө нэг доогуур явж байгаа агаар гээд aerodynamic айгүй илүү баг зэргийн давуу талтай юм. Тэр тэгж бас хүмүүс яриалсан. Тэгээд тийм жижиг сажиг инновацлог юм л одоо сайн хурдан байлгаад байгаа. Тийм тэгээд дөрөвөөсөн чинь ингээд нэг юм өөрчлөхөд 1000-2 секунд нэмэгдэж байгаа те. Тэнгүүт чинь 5 RM сольж тэр нь бүгдээрээ хоорондоо уялдаатай гоё ажиллах юм бол 0.1 секунд болж байгаа. Нэг дойл те. Энэ бүгдээр урд тань орж байгаа. Яг инженерийн одоо яг инженерийн гайхамшиг л харуулж байгаа шүү дээ. Яг тэр бүх давс сужиж өгдөг нэг ширхэг сахар тийм нэмэхэд л ерөөсөө яг бүх юм өөрчлөгдөж байгаа. Тэр болгоо ингээ олон нийлээд эхлэхээр одоо яг тэр давуу байдлыг үүсгээд одоо олон тэрийнхээ одоо яг зөв тунгийг л одоо тэр огтлцож байгаа шүү дээ. Зөв хамгийн тэр зөв тунгийг зөв олсон баг нь илүү хурдан байгаа. Тэрнээс одоо бид гурав одоо мэдээлэл хичнээн хайгаад тайгаад юмнаас л хурдан манд бол хизээч олж мэдгүй байна. Тэрнээс бол багууд ингээд манай энэ болохгүй байгаа гэж хизээч хэлэхгүй. Тэгээ энэс бол сайн байна гэж хинч тэрийг нээж ярихгүй тийм. Тэгэхээр бас яг ингээд паддокт ойрхон байдаг хүмүүс бас тааж хийсэн ярьсан яриаг л бид нар ингээд одоо хөрвүүлж ярьж байгаа тийм. Тэдний харж байгаа өнцг нь одоо арай илүү ойрхон байгаа гэдгээсээ тий. Дараа нь бид гурыг худлаа наадсан байна гэдэг. Би турцсан бас яг зарим минь хам идэхгүй л байгаа шүү дээ. Яг хүн юм яриад энэ ингэж байгаа болохоор сайн байна гэнгүүт тийм үгүй л гэж байгаа тий. Дөрөвчөө барай дал гэдэг шиг. Нэг анализ юм хэлэн готноо. Тийм шиг. Тэр нэг тэгж ажиллаж байгаа ч юм уу ч юм өөдөөс мэдэхгүй шүү дээ. Телеметр нь хараад уншиж чадахгүй. За тэгэхээр юм их байна. Жохоо юу ярих уу? Нэг эргэн тойронд болж байгаа нэг юм мэдээж шидэ. Жижиг сажиг юмнууд. За тэгээ сонирхсан мөхгүй яах вэ? Надаа нэг хэдийн юм байна ярьчих уу? За. Сайн нэг Aston Martin-ийн Andy Cavell-тэй ярилцсан гэсэн юм байлаа. Тэгээ тэрэн дээр нэг онцлж ганц хэлсэн юм нь болохоор New юу бол одоо мэйлч уншихгүй байгаа, мэйлч хариулахгүй байгаа ингээл өрөөндөө зүгээр 2026 оны машин хийж байгаа. Энэ улиралтай холбогдлоо бүр юу ч хийхгүй. Харин тийм юу ч.
тэр хүнтэй бид нар садаач болохгүй байгаа тэр хүн тэгэл тэн чинь өөр тусдаа ертөнцид ингээл нэг офс дотор л байгаа гэдэг. Бараг тийм л мэдсэн биш. Би яг тэр өрөөндөө юу хийгээд байгаач би ч хүртэл мэдэхгүй. Тэгсэн байлээ. Өрөөндөөс ортой байд юм шүү. Тийм. Тэр өрөөнд яг ормор бүх юм бэлдүүлсэн мэт юм шүү л. Тэгэл унтж байгаа л ингээл бүх хэрэгтэй бүх юм байгаа л гэсэн. Тэр студ байгаа гэдэг. Тэгээ унтж байгаад нугасаа унтж яхад санаа орж идэг гэдээдсэн шүү дээ. Нэг мундаг хүмүүс тэгдэг гэдэг байгаа шүү дээ. Сэрэл Даалта хонсрон шийдсэн тий. Унтж яхад нь баг. Өөр юм боддог юм шүү те ингээл толгойн цаанаас ингээд Унтаал гэдэг юу ч орж ирэхгүй. Манайс зүгээр гэл амрааш. Арж ирнэ гэдэг. Юу юм биш нь одоо босс бойл. Сэрэг. За тэнгүүт бас нэг өнөөдөр нэг хоёр мэдээ бас байгааг нэг нь юу вэ? Макларен Формула E-гээс одоо энэ жилээс ингээд дуусгаад болж байгаа юм байна. Тэгээд энэ юутай холбогдол гэхлээр 27 оноос World Endurance буюу одоо 24 цаг уралдаг те 12 цаг уралддаг одоо сервис байдаг. Тэрэн рүү албаасаар орж байгаа зарлж байгаа юм байна. За тэгээд энийг залгуулад Зак Брауны ярилцлаган дээр Алонсогоо буцаад дутсан байлаа. За одоо тайлбарлаа Endurance рүү гэдэг. Тий одоо Формула 1 ямар нэгэн байдлаар болох юм бол манад ирээрээ, багтаа ирээрээ, төрсөн багтаа ирээрээ, дашин дээр. Яг тэгэхээр нөгөө нэг Алонсо ч Реногоос гарчаад 2 жил Вектор уралдаас Toyota-тай аврах авчихсан. Туршлаа шүү дээ. Тэнгүүтээ Алонсо шиг одоо юм болдохгүй. Тэгээд ингээ Формула 1-ээс гарахаар бол багтаа ирээд ирээрээ гэдэг. Юу боо хэрүүл боллоос алчсан шүү. Яг тэгэл тэр одоо багтаа. Мөнгө. Тэгэл гоё мөнгө юм шиг л тий. Даав шүү дээ. За тэнгүүт юу яасан? Mercedes-ийн сайтн дээр бас нэг юм пост гараад ирсэн мөлий. Хар зурагтай surprise гэдэг. 6 сард бид нэр surprise барина гэдэг. Тэгээ хүмүүс бас таагаад байгаа юм л юу surprise. Тэгээ яг нэг таамаг талаар Mercedes бас Wake орох гэж байгаа юм байна гэдэг таамаг байгаа юм байна. За тэнгүүт бас нэг мэдээ. Ральф Шумахер ч одоо юу пундит ч тий. Германы бас Sky Sport ч л үү. Тэгээд нэг ярилцлага өгсөн мөлий. Дүвэн яагаад одоо бол уралдаад байна гэсэн чинь нэг том спонсор Альпинд 10 сая өгсөн баг. Тэгээд сая сунгасан. За яг би ингээд Хелмут шиг бас ингээд 3 дугаар сартын нисгч гэж хэлэхгүй. Гэхдээ Формула 1-т уралдах нисгч бол биш. Гэхдээ яагаад одоо л уралдаад нэг гэсэн зүгээр нэг 10 сая өгсөн байгаа гэж би сонссон. Тэгээд тэр нь урилал дуустал биш. Одоо Унгарын Гран-при одоо амралт авдаг штэ 7 сар тус 8 сар те. Тэр хүртэл уралдуулаач гэсэн хүсэл тавиад мөнгө өгсөн байгаа. Гэнэ тийм ярьсан байлаа. Тэгэхээр бас нэг пресс шиг бас ардаа том спонсортой юм шиг дүүэн. Болоосээ тэгт миний фантазиг алаалт. Эхнээсээ л болчихгоо. Игээ багаалгасан. За тэгээд Мартин Брандл гэнэ алдартай нэг хүн юу байгаа шүү дээ. Брандл бас нэг гоё юм ярьсан. 80-аад онд 90-аад онд ингээд хоёр өрсөлдөгч нисгч нар найз байхыг бис харж байгаагүй. Бистэ нэгнийгээ зодчил одоо нэгнийгээ түлхээ зэ зодтолтоод хэрэлдэжсэн л гэхээс биш. Макс Норрис хоёр шиг ингээд гараа бариад инээлтэд явж би тийм үзэж байгаа. Тэг яг хоо энийг бол муу гэдэг талаас нь яриаг л дээ. Яг нөгөө талаас нь нэг сошиал медиа гэдэг ийм ил байгууллага тэр хоёр бас улаанцаа ингээд яаж чадахгүй. Бас ингээ гоё харилцаа хатгалаад байгаад байна гэдэг тийм ярьсан байлаа. Тэгээ би ингээд нэг өч нэрээ тиймдээ гэд одоо нэг багийн хоёр хүртэл хоорондоо хэрэлдээ те Сена Прост хоёр ч зодтолтоо те юу тэр өрсөлдөгч баг байдаг хоорондоо алдчихсан хоёр. Тэг ингээ харсан чинь нэрээ бас тийм байна те гэж бодогдчихлээ. Гэтэ одоо яг хүмүүсийн одоо хоорондын харилцааг харах өнцөг өөрчлөгдсөнд холбоотой байгаа тий. Яг нийгмийн одоо өөрчлөлт гэх юм. Тухайн үед чинь бол угаасаа нийгэм чинь ганц тэрнээс гадна тийм өөр бүх юм дээр л нат байсан шүү дээ. Одоо бол бүгд ер нь найзрах уу, бүгд нэгэндээ тийм нэг одоо хүчрэлсэн юм угаасаа үзэхэ байцсан. Тийм болохоор нийгмийн л өөрчлөлт байгаа. Хөлн бүгдс одоо тийм л байгаа шүү дээ. Барса Реал хоёр хоорондоо бараг төвлөлт байгаа шүү дээ. Найзууд нэг шигшэн хоёр ч гэсэн төвлөлт тусаад байгаа шүү дээ. Өмнө чинь шигшэн одоо Пуял Сержио Рамос хоёр хоорондоо бараг зодтолтой гардаг байсан шүү дээ. Бикээр тий. Тэгэхээр яг хүмүүс яг харах өнцгөл өөрчлөгдсөнд холбоотой байна. Энэ бол Тэгэлж шүү дээ. Норрис дээр
Одоо ингээд Норрисын одоо ингээд байгаа одоо өөрийнхөө эмоцийг яг байгаагаар нь ингээд хэлж гин те биднэрт. Одоо ингээд сул энийг одоо та нар ингээд сул тал гэж хараад байна. Би бол энийг бол сул тал гэж харахгүй байна. Энийг аль болох бид нар ингэж айж ичээхээс илүүтэй одоо ингээд жоохон ингээд дэмжээтэй ингээд хүн тэр хүн дотроо юу бодож байгаа харин ч ингээд Норрис ганцаараа ингээд ярьж чинь те бусд нь бүгдэнд нь бас ийм эмоц байгаа ч ингээ ярихгүй л байгаа болохоос байгаа. Гэхдээ энийг та нар одоо сул тал гэж харах чинь бас буруу шүү гэдсэн тиймэр л байна. Фитил гэсэн мэл үү? Тий. Тэгээ фитил чинь Норрис руу хамгийн их одоо юу гэдэг хэцүү байх үед Норрис руу бичиж одоо хамгийн түрүүлд мессеж ч хамгийн түрүүл залгадаг нь фитил юм бэлээ. Өөр бас тийм ярьслага өгсөн байлаа. Намайг хэцүү байхдаа ингэж ард тусалтгаар спорт идгээ гэдэг ярьслага өгсөн. За өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ? Формула 1-ийн комисс хуралдаан болсон юм шиг. Тэгээд тэрэн дээр яг Альбиасаар нөгөө нэг Монако 2 питтэй заавал питтэй болъё гэдэг Альбиасаар батлаад. За тэгээд нэг хөргөх шингэн гэд яг гэдэг хэрэглэе гэдэг байгаа шүү дээ. Тэрийг бас ингээд Альбиасаар ингээд хэрэглэхгүй байж болно. Ямар үед хэрэглэх заавал хэрэглэх гэдэг тийм юмнууд бас Альбиасаар яасан юм бэ? Баталсан. Дээрээс нь сая Хятадын Гран При дээр нөгөө нэг зарим баагууд ачаа яриаггүй. Бас жоохон баларсан. Хоцрогдоод. Тэгээд энэ тохиолдол яг яаж одоо хоцрохгүй байх, хоцорсон баагээд одоо яаж ингээд нөгөө одоо тэр чинь хурдан авчрахын тулд дахиад нэмэлт мөнгө зараад чинь нөгөө нэг одоо хурдлуулах гад ингээд нэг тийм болж байгаа шүү дээ. Тэгээд тэр зардлуудыг бас яа тооцох юм те нөгөө нэг одоо ч бүгдээрээ нөгөө нэг бажет төсөвтэй болцсон учраас тэрнээс итрэх тэрний тооцох юм яах юм гээд тиймүүдийг бас ярилцсан байлаа. За дээрэс нь 2026 оны нөгөө нэг мотортой холбогдлолтой юмуд ярьсан байлаа. Одоо өөрөөр хэлбэл зарим багууд чинь амжихгүй байх жоохон аюултай болчиход байгаа юм шүү дээ, тэ. Одоо Ford мордоос ахуулаад. Тэнгүүд дээрээс нь одоо Cadillac шинээр орж ирж байгаа нэлээ хоцорж орж ирж байгаа шүү дээ. Бусдыгаа одоо тэнгүүд эдгээр нэмж мөнгө зараа тэрийг нь бас хэд байх уу, хэдийг нэмж зарах зөвшөөрөх үү гэх тэ. Нэг тийм шиг санхүүгийн нүд дээр бас хоорондоо ярилцаад ерөнхийдөө уяатан байя гэдэг. Тэгээд энэ хуралдааны дараа одоо жинхэнэ техник санхүүгийн хүмүүс нь уулзаад за хэд байх вэ? Ямар юм дээр юу хитийг юугаар тооцох уу гэдэг. Тиймэрхүү юм. Жижиг шийдлүүд гаргаж ирж байгаа юм тийм. За миний зүгээс нэг иймэрхүү юмуд байна. За минийхээс жижигхэн юм дин Williams одоо бол энэ жилийн хамшныг л хөгжүүлэхгүй дахиж нэмж бүх анхаарлаа 2026 онд хандуулж байгаа гэдэг чийсэн. Wolves ч гэсэн өөрөө яг одоогийн байгаад анхаарал төвлөрүүлээд байгаад гэж болохгүй. Тэгээ ирээдүйд анхаарна гэдэг 26 онд цэвэр тийш анхаарал тулж байгаа гэсэн. Энэ жил бид бүх өнөөгөө авчлаа гэж. Угаасаа өнгөрсөн давуулсан юм шүү дээ. Тэгээд болчих юм шиг үү. Тэгээ сайенсыг авчирсан нөгөө нэг шалтгаан бас тийм байл шүү дээ. 26 онд банах ингээд ингэсэн байгаа. Төлөвлөгөө юм явж байгаа гэдэг. 26 онд л ална гэдэг. Тэгээд сайенс бас ирсэн шалтгаан. Тэгээ бас Макларен одоо нэг хувцсийдэг юу Касторыг болоод Пумаар орж байгаа. Тэгвэл одоо ажлын одоо артлын механик хэдийн хувцсад болохоор юу гэсмэ тийм Alpine Stars гэдэг. Тэр нь бол хэвээрээ хийж байгаа юм байна. Олон жилийн гэрээ хийсэн. Манай Макларен ч юу штэ. Ганцаараа ямар нэг өөр нэр авдаггүй. Main sponsor. Тийм спонсор байхгүй. Тэгтээ хамгийн олон жижиг спонсортой тийм. Хамгийн их мөнгө авдаг спонсороос нөгөө нэг Piastri ингээл ялцахгүй Norris-оор хувцас таалагууд бам зүгээр бүгдийн хэмжээ адилхан тийм. Хинж жижиг том биш. Тийм. Тэгээ зөвхөн McLaren Formula 1 тим гэдэг одоо бус нь л бүгд өөр өөрснийгс нэртэй тийм. Энд дээр нөгөө нэг Zak Brown ярьсан байсан юм аа. Өмнө McLaren ч бас дампуурлын эмэгтэй байсан. Яг main sponsor нь бас дампуураад яг үхэхийн даваан дээр амьд үлдсэн арабад аваад. Тийм болохоор тэрнээс болоод ч юм ингээд яг нэг багаас спонсор яхаа байдгийг хамааралтай хөлийгээд Title спонсор. Тийм. Нөгөө багийн боссууд нөгөө нэрээ хэлэхээр л гарч ирдэ шүү дээ. Petronas AMG юу яансан Mercedes Formula 1 team л Oracle Honda Red Bull гэдэг чинь Zak Brown McLaren Formula 1 team. Нөгөөдөл нь бом бодоол. Hamilton дээр юу бичлэг байгаа шүү дээ нэт тий. Юу болгоо яах вэ? Марагч юу лээ. Тэгээ сая Ferrari дарсан Ferrari F1 амар easy хэлдэг. Scuderia Ferrari. Тэрнээс гадна юу Red Bull Max-ийн одоо менежер Оливер
Мицлоп. Тийм юм блээ. Минцлап ярьсан юм. Одоо Макс ер нь бол 26-нд явна гэсэн яриа шоу их гараад байгаа шүү дээ. Астон Мартин 3 жилийн 264 сая тэргээл тэгснэ Мерседес рүү тэгээд хин Хорнер Жорж Расселтай бас ярьсан гэд. Тэр бол Хорнер бол юу л яасан юм шиг л сая Клопинтотой ярьсан шүү дээ. Тэр шигээл зүгээр хэрвээ яг бүлтэмдэл дээр Макс явчвал яг вэ Мерседес рүү явчих юм бол чи яах юм ирэх юм уу гэж хальтал ярьсан юм шиг байна. Яг тийм нуцтай бол яриаггүй. Тэгсэн чинь зөрүүлээд Максын дээр менежер Макс бол явахгүй. Одоо эзэж тийм бид нар бол яриаггүй. Яг одоогийн байгаа байдалтай сэтгэл хангалуун биш байгаа ч гэсэн 2026 онд Red Bull-тэй байна гэд тэгсэн мөлий. Тэгээд яг цагаат талаар юу болох юм харъя. Яаж ч үлээ нөгөө Формула 1 чи өөрөө нэг сагс хөдөлмөрийг бодлоо ийм трансфер виндо гэдэг юм байхгүй. Тэгэл баг нь хүнтэйгээ тохирчлуул тэгэл баг сав гээл сольж болдог. Тэгээ мэдээж ингээл эн чин 20 хүн байгаа шүү дээ. 20 хүн гэл 10 баг ингээл мэдээж бүх юм ингээл баг л сонсогдож шүү дээ. Сонсогдож шүү дээ. Ямар ингээд 100 хүн дунд ингээд яриа шивнээс сонсогддог. 10 хүн баг 20 хүн нисгчтэй. Тэгэхээр чи баг 200 мэдээ дагж байгаа үстэй. Зэрэгцэл байгаа үстэй. Тэнгүүт нэгэнтэй ингээл ороод гарахад тэгэл зарагдал. Тэгэл шүүм яриа сэвигдээ явчихж байгаа. Тэгээд мэдээж баг хүн мэдээж цаа ингээл манай хүн явчвал гэдэг юм байн харталтаа бодож л байгаа. Тийм. Тэр угаасаа ажлынх нь нэг хэсэг баг уу. Яг бусад топ жолооч нар одоо юу болж ийн гэд байн мэдээлэлтэй байх ч угаасаа багийн принциплийн нэг баг ажлынх нь хэдэн гол өргөн байх. Ер нь бол тэгэл тэнцээ одоо хинтээ ярьж байгаа сад нь өглөө юу идсэн байна. Ямар шухан боссон мань гэдэг хүртэл анзаарч байгаа шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Уралдааны өглөө ингээд ирсэн байгаа байдал машинасаа бууж байгаа байдал нараад энэ жоохон муу амарсан юм уу? Тиймэрхүү байдлаар ч одоо энэ өндөр одоо мэржлийн төвшин тэрэгт саадлага бол. Мара нөөсийн зэгдэгцээс. Чи яагаад орой унтаад байна? Кофе ууц шүү дээ. Би 2 гээл унтс. Гутаараа 4-гээр хийж сууж лээсэн. Яг тэр шүү дээ. Хайр загинжилж шүү дээ. Тэгэхээр яг тиймэрхүү байдлаараа бүгд талдаа л ярьж байгаа. Гэхдээ мөнгө бүгдийг шийдэх л баг гэж бодож байна. Тэгээд дээр нэмээд одоо Red Bull-ийн энэ жил ямар амжилт гарах нь тэр бүгд одоо гэрээнд нь тусгалт заалттай байгаа юм лээ. Одоо Red Bull ирвэж жоох муу ах юм бол өөрөө шийдэж явнаа гэдэг. Угаасаа тэр менежер Макстай байж ах тэр менежерийн муухай ажиллах хамаагүй сте. Хорнер орж ирэл тэр өгийг хашгирч лэнэс тэр нүтэй. Максыг дагаал. Тэрний нөгөө талд Макс машиныг жалаад байгаа шин. За нөх өөрө гаргачихаа. За яас тэгэл. Зүгээр бидний ажил ничэн чадна гэдэг жахастай. Тэгээд хелметийн сая бас том ярьцлага орсон байсан. Угаасаа уралдаан дээр бол бид нар Макларны пейстэй уралдаж чадж байгаа гэдэг. Тэгэхээр бол бас нэг тийм хоол хоцроод ингээд байгаа юм байхгүй. Дээрээс нь сая Галзита азгүйгээр ингээд цонодоо онголцсон болохоос ерөнхийдөө хэрвээ бид нар ингээд юуг нь пейсийг тооцох юм бол ерөнхийдөө P6 байсан гэдэг. Цонодог. Яг хоо тэрний тарин дээр одоо хүн болго яриад эхэлчихлээ шүү дээ. Red Bull тэгээд бүх медиагаар Red Bull-ийг муу гэдэг байгаа. Яг ясн дээр юм Red Bull яаж муу ийсэн. Нэг удаа төрүүлчлээ. 2 удаа 2-3 ингээ орчлоо. Подиум аваад байна. Яг 2 дахь нисгч нь одоо яг Лобсон муу байсан. Тэгээд цнодоо яг дөнгөж орж ирээд байгаа. 2 дахь нисгч жоо муу байгаа. Тэгээд ганц ялагдсан ерөөсө Бахрайн дээр л ялагдсан шүү дээ. Бусд нь бүгдэн дээр нь одоо яг төрөл хэмжээний оноо аваад хэлэхтэй байж тээ. Чи ямар бүр 6 би 11-2-т орчод байгаа ш. Яг нөгөө уртлын дээрээс ямар ч тийм харагдж үзэгдэггүй ялагдсан те. Тэр болохоос бусдын дээр нь бүгдэн дээр нь бол байнгын өрсөлдөөнд байсан штэ. Тэгээ яагаад ингэж яриад байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр цагуураас медиа нөгөө өөр нэг PR бүх талын юм л явж байгаа юм л биш байна тий. За 26 онд шууд Max Aston Martin ороод эсвэл Mercedes ороод эхлүүл. Red Bull оронд нь тэгээд хэнийг авах вэ? Би бол одоо тэгэл бодлоос л шүү дээ. Mercedes оруулаа. Хэнийг айнах вэ? Тийм. Дээр нь бол Russell л айнах гэж бодож байна. Тийм. Тэгээд уусаа одоо Russell-та гэрээгээ сонгохгүй хүлээгээд байгаа юм шиг үлээ тото. Яг Max-ийг хүлээгээд 5 сар 6 сард ярианы бишээ гэрээний яриа эхэлнэ гэдэг. Тийм.
Тэгэхээр тэр бол түлээ гэдэг юм Тэг яг юу яах вэ та. Улаанцаа тэгж яахгүй хаа. Одоо улаанцаа нөгөө нэг юу гэдэг юм ингээд гэрээ хийхгүй хүлээгээд байхгүй. Яг ерөнхийдөө гэрээн дээр яг ямар заалт оруулах вэ гэдэг дээр л марах. За ингээд тэргүүрэл цаг яг авах. максыг авчвал гэж гэрээнд хийж болохгүй шүү дээ тий. Тэрийг нэг яаж нэг эвтэйхэн оруулах вэ гэдэг. Чамаас өндөр оноотой жолооч ирээ гэвэл тийм юм авсан ирээ. Тэгвэл одоо юу гэдэг ингээд анхаар болоод одоо чамд хэдий компенсейт хийх үү гэдэг юм дээ. Тиймэрхүү юм дээр л нэг жоохон наан цаана яриа болох. Тэрнээс яг бүр гэрээг нь сунгахгүйгээр нэг утахгүй бах уу. Яг сунгахыг сунгана. Гэхдээ яг ямар заалт тавьчихвал гэдэг юм байна. Тэр бол нэг өгний ард үг хийж тэгэл. Яг тэр хөөлч хүмүүс одоо яг бүх ажлыг хийж байгаа шүү дээ. Тал талын. Би бол макс явахгүй байх л гэж бодож байгаа да. 27 28 он хүртэл байх бах уу л гэж бодож байна. Яхтар хөдөлгөөн болохгүй бах. Сая нэг мэдээсэн чинь юу вэ? 2026 онд мотороор бол бенз ална гэж л. Тэгсэн харин эсрэгээрээ Red Bull одоогийн Williams хэмжээнд очиж магадгүй. Ер нь бол хоошоо. Тэгээд 14 онтой нэлээ ойролцоо юм шүү те энэ regulation мотор байгаа нь. Тийм ба. Тэгээд 14 онд бенз алаа шүү дээ. 14 оноос 18 болтлоо алсан regulationтэй нэлээ ойролцоо юм шүү. Тэгэхээр тийм яриа л. Энэ бол тийм мэдээж яриа л та. Тийм юу энэ чи ил гарч ирэх юм чинь яачих магадгүй. Тэг ямар сайн альпин ч өөрсдөө моторыг анаад бензиг авч байгаа. Одоо энэ Aston Martin 26 онд яах вэ гэдэг л байна л та. Honda гайг бах уу? Тийм. Honda ч гэхдээ үе үед бас л ингээл McLaren-тэй бас аврагмаар. Бас өөрсдөө мотороор байгаа шүү дээ. Яг өөрсдөө яг багаар орж ирэл филдцэл болсон. Бас мотор хийж ичсэн. Ер нь бүгдээр үзчих юм шүү. Үзчих юм шүү гэсэн чинь филдэд. Тэгээ за мотор ороод тахлаа. Honda тэр нөгөө Honda ч нэг амар фейлцсэн штэ McLaren-тай. Тэрэн дээр бас юу гэж ярьд юм л ч нөгөө McLaren-ы баг бас буруугаас болоод тэгээд нөгөө Япон хүний нөгөө юу менталитигаас болсон гэж ярьд юм л ч тэ. McLaren ингээл амар шахал амар ингээд дедлайн өгвөл тэрэнд нөгөө үгүй гэж хэлж чадахгүй японочууд ингээд за гэдэг ингээд дандаа буулт хийгээд өөдөөс нь ингээд 50-50 харьцаж чадахгүй. Тэгээд McLaren ингээд амар нөгөө байж боломгүй шаардлагад нь ингээд нийцүүлэх гэж ингэж Honda айгу хичээгээд тэгээд тэр нь ингээд тий ингээд хангалттай цаг өгөхгүй л байсан юм л тийм хөгжүүл. Тэрнээс болоод айгу алдаа асуудал гарсан гэж ярьд юм л. За хэдүүлээ нэг юу ячих вэ? Ирэх уралдааны нэг тавьж ярьчих уу? За Майами. За Майами маань хоёр дахь энэ удирлын хоёр дахь спринттэй уралдаан болно. За тэгээд өнгөрсөн жилийн спринт дээр Verstappen, Leclerc, Perez ялсан тий. За quali дээр болохоор дахиад Verstappen, Leclerc, Sainz, Perez. За тэгээд түрүүсэн хүн хэм бэ гэхлээр Norris төрүүлж гисэн. За ингээд нөгөө нэг Майамигаас нөгөө McLaren-ы юу гэхэлстэй. иджуулт ихсэн. За тэгэхээр энэ нь эргээгээд нөгөө нэг энэ жилийн Norris бас хэрхэн нөлөөлөх нь гэдэг сонирхолтой. Бас нэг юу гэж магадгүй те. За энэ дээр би ялцсан юу юм чинь бас. Морал буст өгч магадгүй гэж хараад байгаа. Яг энэ дэр ч угаасаа McLaren яг шинэ апдейт авчираад яг машиных нь яг өөр болж эхэлсэн те. Red Bull ч энэ дээр бас дахиад шинэ апдейт авчрах юм шиг үлээ шүү дээ. Одоо саяны Сауди Арабид авчирсан үргэлжлэлээ дахиад Майами дээр авчиж турших юм шиг үлээ. Ferrari бол Imola болтол хойшлуулсан баг. Майами дээр биш. Тэнгүүр нөгөө Hamilton-ы фанууд жоохон ууртах. Яагаад? Дахиад P78. Тэгээ жоохон тиймэрхүү байгаа юм байна. Гэхдээ яг нөгөө Италид ч угаасаа тэгээ нөгөө Итали дээрээ жоохон юу яах гэж жоохон тийм явчихсан. Тийм л тий. Амарлах л тоос тэгээд. Тэг би нэг юу ойлгочих та одоо ингээд сая Japan дээр заах мэдээж Honda-тай ингээд сүүлийн уралдаан хийж байгаа Red Bull Racing Bull хоёр ингээд юугаас сассан шүү дээ тий. Өнгөөс сассан. Miami дээр одоо баг бүх баг дахиад их юм шиг болж байна. Тэр одоо яагаад тэгт юм бол? Америк мөнгө. Тийм л. Америкчууд шоу зингэний оронд entertainment оронд тийм болохоор яг дээр нэмээд Miami чи өөрөө юу лээ. David Beckham-ийн одоо тэр нь зохион байгуулалт тест энэ ч одоо тийм болохоор яг тэр David Beckham чи яг юугаараа сайдруулээд entertainment бүх юм яаж мөнгө олох вэ? Яаж мөнгийг олсч вэ? Багууд тэгэл өнгөөсөлж чамд тэдэг үг ихэлдэг ч л байна. Тийм яриа байгаа л байна.
юм л баг тийм. Нэг ч одоо Майами ястад уралтад нэг шалаагүй тийм олон уралдаан болоогүй шүү дээ Майами дээр чинь. Тий одоо энэ чинь хэдэн оноос тий 3 дахь баг. Тийм тэгэхээр чинь энэ дэр нэг тийм одоо яг тийм анхаарал өгөөд ингээд гэдэг юм бол байхгүй шүү Япон шиг одоо. Америкийн зах зээл рүү л нэвтрэхийн тулд л тийм л янз бүр аргаар л их мөтөнчөө байгаа учраас тийм их мөтөнчөө байгаа учраас тэгэл. Тэр нэг өнгөрсөн жилийн Лас Вегас энэ чинь гачин юм болоо тэ жолоочийн нээлт гээл тэгсэн чинь бараг бүр бөөн шоу болоод жолооч нар нөөстэй нөгөөд нь зүгээр ингээ хөшөөлөө ингээд тэр зогсоол өстэй. Одоо яах вэ гэд нөгөөдөл нь нэгээр нь танилцуулж гаргаж ирж мөрөөлаа гэдэг нөгөөдөл нь бүр юу болоод байгаа гэж ойлгохгүй тийм. Дээр нэмэх зам дээр оролцож яхад үнэртэд нэж байгаас тэ өвстэй. Ерөөсөө. Бараг уралжаатай бар ингээл манараа л яатсан шүү. За үзэгчтэй бас юу яхад фэнтезид бүртгүүлэг өмсөөл бүртгүүлээрэ манай лиг рүү. Тэгээд нэг зөвлөгөө өгөхөд нөгөө нэг энэ Майами ч одоо спринттэй учраас нэмэлт оноо авах боломжтой. Тийм учраас бас нөгөө нэг чипнүүдээ Майами дээр ашиглахыг хичээгээрэй. Лимитлсэн. Тийм limitless одоо юу вэ те? Нөгөөт нь л нэг хязгааргүй трансфер хийж мэдэх те. Тийм wild card хасах авахгүй те. Wild card март те. Тэдрийг бас ашиглаарай гэж зөвлөхөр байна. За өнөөдрийнхээ дугаарыг ингээд өндөрлүүлье. Бинттэй хамт байсан үзэгчтэй баярлалаа. Тэгээд хараахан лайк дарж чадсан амжаагүй бол яг одоо дараарай. Тэгээ манай сувгийг subscribe хийгээд цааш нь share хийгээрэй. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа. Баярлалаа.